дотроосоо гэрэлтэж амгалан оршцоож байна өө. Тэгээд энэ үчийн гэгээ мэндийг хүргээд баяжих философи гэдэг 5 өдрийн бэлэг хичээлээ 5 дахь өдрийн лайв хичээл маань эхэлснийг мэдэгдэе. Өнөөдөр маш гоё хичээл байгаа. Юу гэхээр зэрэг бид өөрсдөө дандаа чамалдаг, олсон мөнгөө, байж байгаа эрүүл мэндэ, царай зүсээ, уурхсан үсээ, өмссөн хувцас, тийм ээ. Тэгээд яг хөө тэр нь этгийг хэл орчлон ертөнцөөс өгөгдсөн од гаригийнхаа өгөгдлийг хүртэл бид нар яг ойлгохгүй, мэдэхгүй, чамлаад ойлгохгүй, мэдэхгүй нь байхгүй гэсэн үг биш шүү дээ. Тэгэхээр зэрэг бид нар яг мэдэхгүй учраас байхгүй юм шиг бодож дээр суусан гуйлахчид гэдэг монголчуудыг тэгээд идэг те. Өөрөө алт эрдэнэс дээр суудсан алт эрдэнэсийг өвөртлөөд од гаригаас өгөгдөлтөөр хүрээд ирчихсэн байж өнөөдөр юучгүй юм шиг, ядуу юм шиг, тийм ээ. Туслах хөнгөө юм шиг. Эрүүл мэнд нь аль хэзээний тартагтаа тулаад өнөө маргаашгүй өөхөх гэж байгаа юм шиг. Хань ижил нь хайр сэтгэлээ өгөөд үр хүүхэд нь те хайр инэрлээрээ халамжлаад байж хахад хаягдсан гээгцэн юм шиг ийм мэдрэмжтэй зарим нь амьдарч явдаг нь үнэн үү. Тэгэхээр бид өнөөдөр хэр баян хүмүүс вэ гэдгээ мэдэж тэр баялгаа эзэмших эрхээ өөртөө өгөх. Тэр эрхийг олж авахд ямар арга зам байдгийг, юуг ухаарах ёстой юм, юуг өөртөө дадуулах ёстой юм гэдэг тал дээр суралцсан. Тэгээд тавтаа морилоо гэж хуурья. За гүлнэр ага. Гайхалтай. Өнөөдөр догтлсоор байгаа л тий. Харин Цагаасаа оцордог биш тий. За та хэд маань дуун дуулдахгүй байна гэж байна. Таны дуулсуул байгаа тийм бид хоёрын дуун зүгээр байгаа шүү. Гараа дахиж орж ирээрээ. За орой минь 5 өдөр бид хоёртой цуг байгаад ямар гоё юм бэ тий. Өнөөдөр бүгдээрээ дахиад сэтгэл оюунда нөгөө энерги гэдэг зүйлээ дахиж шинчилж өөртөө орж ирэх урсгалаа нээж энергийн саваа бэлтгэхэд бид нар орж ирсэн байгаа өнөөдөр тий. Тэгэхээр яг энэ цаг мөчид өмнө бас хэлж ийсэн бүх зүйлд хүлээж авахд бэлэн бай. Шүүмжгүйгээр. Шүүмжлэмээр зүйл гарч ирсэн ч гэсэн зүгээр л нүдэн анаал өнгөрөө. Тэрүүгээр чиний савчин хэр нөгөө бохир байна вэ? Хэр тунгалаг байна вэ? Хэр хүлээж авах чадвартай байна вэ гэдэг чинь шалтгаалж идэг. Тэ өнөөдрийн цаг 30 минутын хичээлээс бүх зүйл гоё юм шиг, гэрэлтэй юм шиг, гэгээтэй юм шиг харах юм бол үнэхээр супер шүү. Тэгвэл чиний зүрх сэтгэл хүлээж авахд хорвоогийн зүйлийг өөртөө наахад бэлэн байгааг илэрхийлж байна. За эхлэе. Хэдүүлээ олон юм ярихгүй. Шууд хичээлд оръё. За өнөөдрийн сэдвээ мэдэж гин үү? Сэдвээ мэдж байгаа хүн гяс бичээрэй. Коммент хэсэгтээ бичээрэй. Тархи маань түүгээр хурдан ажилдъя. яг үнэн тий. Баячих нь бараггүй, томорхон тодорхой. Ирч хүчтэй байх нь эргэлзээгүй. Эрүүл орших өгөгдөлтөд төрсөн. Эрмэн зэрэгтэй хүмүүс шүү дээ бид гэж. Өөрийнхөө дотоод хүчийг яг сэлбэж цэнэглэж өгөх хэрэгтэй ахна шүү дээ. Түүнээс биш бидний ирч хүчийг бид өөрсдөө л цэнэглэхгүй бол хаанаас ч тэрнийг цэнэглэхээр ирдэггүй. Тэгэхээр бид байгалийн бүтээгдэхүүн юм болвол бид байгалийн байгаль дээр оршин амьдарч байгаа юм болвол тэ энэ дэлхийн эд эс юм болвол байгалаа шүтэж байгалийн бүтээгдэхүүн болох өөрийнхөө эд эсийг шүтэж түүнийг эрч хүчээр нарны энергиэр зөв бодлоор зөв үйлдэлээр зөв хүмүүсээр зөв сэтгэлээр цэнгэлснээрээ эрүүл нөгөө байнгын хүсэж байдаг амар амгалан гэдэг тийм. Яг бид нар амар амгалан гэдэг нь өнөөдөр өөрт байж байгаа амар амгалан
баян чинээлэг гэдэг. Өөрт байж байгаа баян чинээлгээ таниагүй хүмүүс тэр амар амгалан тэр баян чинээлгийг хааны газраас хайгаад ирээд хин нэгэн хүн чамд өгөх юм шиг. Үгүй бол мөнгө л одоо баян хоосны юу лээ хэмжүүр юм шиг ингэж бодоод төөрөлдөөд өөрийнхөө цагийг, мөнгийг тийм ээ эрч хүчийг, энергийг урсгаад дими зүйлд ядартлаа явчихснаа яг уу ухаардгаа. Тэгэхээр өнөөдөр бид хичээлээсээ бид хэр баян юм бэ? Энерги ерөөсөө алга болдоггүй гэж ярьдаг тийм үү? Тэгвэл бид өөрт байгаа энерги дандаа байхгүй, хоосон, тий? Уурсан, өвчин, зовсон дандаа одоо сөрөг муу мухагаар сольж тавьчихад сайн сайхан юм байхгүй орчлон ертөнц гэж байгаа юм шиг амьдраад байна уу гэдгээ өөрөөсөө асуугаарай. За 5 өдрийн бэлэг хичээл маань нэгдэх нь далд стрессийг таних нь гэд явагдсан. Далд стрессээ бүгдээрээ таньсан байх гэж бодож байна. Хоёр дахь нь та зөв амьсгалдаг гэж юу гэд. Тэгэхээр яг бид амьсгалаараа дамжуулаад зөв амьсгалж амьсгалаараа дамжуулсан энерги цэнгэлсэн тэр байдлаараа бид яг өөрсдийгөө амьд оршиж гин гэдгээ. Өөрлөгөө төвлөрснөөрөө бид яг хүний амьдрал дотор биш, өөрийнхөө амьдрал дотор, өөрийнхөө амьсгалын тоон дотор, өөрийнхөө зүрхний цохилтон дотор амьдарч явдаг юм байна. Түүнээс биш би хүний амьдралын сайн муу дотор, эсвэл хүний бодлын сайн муу доторх өөрийнхөө хэмжүүлэхийн төлөө амьдрдаггүй юм байна гэдгээ мэдсэн. За дээрэс нь бидний биед хортой шимэгчд буюу одоо сэтгэлийн шимэгч, бодлын шимэгч, биеийн шимэгч орхонуудын тухай ярьсан. Тэгэхээр уламжлалт ангаах ухааны 4 үндэс гэдэг судалт зааснаар уур мунхыг тачаангуйн одоо би дөрөвхөн бас яриад өнгөрсөн 30-40 цагийн өмнө уур мунхыг тачаангуйн одоо бидний тэр шимэгчд болоод идэм байна. Уур нь сэтгэлийн шимэгч, мунхаглал нь олон талаас нь бодож харах тэр чадваргүй мунхаглаад зөвхөн өөрийнхөө сүргээр харсан тэр өнцгөрөө яваад идэг бидний бодлын шимэгчд байдаг юм байна. Тэгээд тачаангуйн бид одоо хоол, унд те дээрэс нь агаар, хувц, хунар гэх мэтэрээ одоо ганган байх гад өвөл шалдангүйгээд идэх ч юм уу те эсвэл одоо нөгөө тачаал гэдэг нь хоол унд сахар, чихэр, кофе, арх, тамхи тийм ээ янз бүрийн одоо дантуулагчд дантоод байна уу гэх мэтэр өөрсдөө одоо шимэгч хорхооны үүр уурхаа болгох замуудаа өөрснөө бэлдээд яваад идэх юм байна. За энэ бүхнээс үүдээд бидний амьдралд зовлон үүсээд идэх юм байна. Өвчин нь зовлон мөн үү? Мөнгөгүй байх нь зовлон мөн үү? Тийм ээ. Тэгээд одоо ах トゥ хамаасаа аав ээж хааны ижил үр хүүхдүүдтэй ойлголцохгүй харилцаа муутай байх нь зовлон мөн үү? Тэгэхээр энэ зовлон байдаг нь өөрөө орчлонгийн 4 үнний нэг юм байна. Одоо хутагтын 4 үнэн гэдэг дээр зовлон өөрөө үнэн, зовлонгийн шалтгаан нь үнэн, зовлонг гítэл гэж туулах нь үнэн. Тэгвэл зовлонг туулах арга зам байдаг нь үнэн гэд хутагтын 4 үнэн байдаг юм байна гэдгийг авч ярилцсан байж байгаа. За тэгэхээр өнөөдрийн 5 дахь сэдв. Та асар баян гэдгээ мэдхүү хэлээд өгөөч ээ. Коммент дээр бичээд өгөөч ээ. Та ер нь баян гэдгээ мэдхүү. Юугаар баян? Өглөөр баян, хайраар баян те. Эрүүл мэндээр баян, эрч хүчээр баян, эрдэм мэдлэгээр баян, үр хүүхдээр баян те. Найз нөхдөөр баян. Энэ орчлонгийн эмчлэгч бүхнээр баян. Энэ орчлын ертөнцийн энэ төв дэлхийн өвс ургамал нарны элч энерги уулзсан хүн болгоны чинь инээмсэглэл чиний гэрт те үнэгцлэн хэвдэх үрийн чинь энерги хүртэл баян дүүрэн тийм болохоор бид асар баян. За яг зөв гайхалтай тий. За тэгвэл манайхан өөрийн баяжих философи мэдхэд бэлэн үү? Бэлэн үү гэж дахин асуугаад байгаа шалтгаан маань бид нар ихэнхдээ наана
Наана яг нөгөө тархи маань, оюун тархи маань бэлэн гэл хилээд байгаа мөртлөө сааталтаа үгүй чи энийг хүртэх хэрэггүй штэ. Аль эсвэл юу гэдгийг өөрийгөө чи нэг чамд энэ байгаа штэ гэдэг ч юм уу. Аль эсвэл чамд илүү юм хэрэггүй. Хоёр цанцаа хахад хангалттай штэ гэл өөрийгөө дараад идэг тийм нэг хуулц зан чанар байдаг. Тийм зүйл байна уу гэдгийг л асуугаад байгаа болохоос биш. Таныг авахд бэлэн үү гэж асуугаагүй гэсэн үг. Тэр саатлын гүн шалтгааныг л асуугаад байгаа шүү. Тэгээд яг энэ үгийг өөрөөсөө бүр баттай яг дотроос ч асуугаатахаараа юу гэж шивнэж ийн вэ? Авах гэсэн чинь айц төрж гин үү? Авах гэсэн чинь ямар нэгэн татлаа түтлээ юу болох нь үү? 5 хоногийн хичээлийг зарлахад мөнгөтэй юм уу, төлбөртэй юм уу гэд асуудаг тий. Тэгээд за би авахд бэлэнгээ хэлчих юм бол хорвоо ертөнцөөс надаас нэг юм нэгчихвэ дээ гэдэг тийм нэг зовлон байгаад байна уу? Тэ. Юу ч байж болно шүү дээ. Тийм зүйлсүүд байна уу гэдгийг л ажиглаарай. За, тэгвэл бүгдээрээ дотроо энэ зүйлс тий баян гэдгээ мэдрэх би баян юм байна. Хорвоо дэлхийн ертөнцөөс надад өгөгдсөн, миний төлөө зориулагдсан намааг гэж бэлтгэгдсэн зүйлийг би хүлээн авахд 100% бэлэн байна гэд өөртөө хэлээрэй. За тэгвэл асар баян гэдгээ мэдрэх аргууд байдаг. За үүнийг ярихаас өмнө бид нар оюун бодол маань хамгийн хурдан титэн секундынхаа хамгийн жижигхэн нэгж нь юу гэдэг вүлээ? Дойлмол юу гэдэг? Тэр хэмжээсээрээ гэрлийн хурдаар гэж ярьдэн шүү дээ. Гэрлийн хурдаар маш хурдан мэдээллийг тархи маань шууд энд тэндээс мэдээллүүдийг цуглуулад авчдаг байхгүй юу? Тэр болохоор хамгийн нэгдүгээр хамгийн сайн арга. Гэхдээ тэр баян гэдгээ мэдэрнэ гэдэг маань бидний энэ махан биеэрээ хамгийн түрүүлээд мэдэрсэн нэрээ мэдрэмжийг хүлээж авснараа энэ болох юм биш үү гэдэг мэдрэмжийг авсныхаа дараа тархины тэр нэг холбоосууд нэг нэгэндээ холбогдож уялдаж би баян гэдэг мэдээллийг авангуудаа тийштэй гэл бүр кев нэг байгаа юм шиг хангалан юм шиг элбэг дэлбэг байгаа юм шиг тэр мэдрэмжийг саяны холбоосуудаараа нэг гэрэл цахихад тийм нэг гэрэлнүүд цацардсан штэ оч яг тэр мэдрэмж энэ тархин дээр бий болж идэг гэсэн. Түүнийг үүсгэхийн тулд махан мэдэрээ хамгийн түрүүлээд мэдрэх нь чухал. Хэрвээ махан мэдэрээ мэдрэмж нь хаагдсан юу ч мэдэрч чадахгүй байгаа бол бид нарын тэр баялаг хүртэх замд маань саад байгааг илэрхийлдэг. Тийм учраас нөгөө эрүүл бие дээр орж ирэхдээ хүн болгоноос хамгийн түрүүлээд асуудаг асуулт нь мэдрэмж чинь юу байв? Хичээлд орж ирэхэд юу байв? Кино үзэхэд юу байв? Хүүхэлтэйгээ үзэхэд юу байв? Эхний хичээлээ үзэхэд чиний мэдрэмж чинь юу байв гэж асуудаг. Ихэнхдээ энэ мэдрэмжийг хүмүүс таньдаггүй. Бараг 80% нь таньдаггүй шүү. Мэддэггүй. Зүгээр үзсэн киноныхоо үйл явдлыг л яриад идэг байхгүй юу? Үгүй үйл явдлыг асуугаагүй. Тэр киног үзэхдээ чамд ямар мэдрэмж төрсөн юм бэ гэдгийг асуудаг байхгүй юу? Тэгэхээр 80% нь ундаг. Тэгэхээр тэр сав маань хүлээж авахд бэлэн биш байгааг хэлээд байгаа байхгүй юу? Сааталт нь. Би маань бэлэн биш юм биш үү? Байнга энэ махан бие маань ямар нэгэн зүйлээс өөрийгөө хамгаалах механизм маш хүчтэй хідэн 10 давхар тийм хан цайзыг босгоцсон байгаад байна. Тэрийг хардаг хүмүүсээс. Тэгэхээр энэ хүн сайн сайхан зүйлийг хүлээж авахд арай бэлэн биш байгаа даа гэдгийг ганцхан тэр мэдрэмжээрээ шалгах боломжтой байдаг. Тийм учраас махан бидээ энэ зүйл болно. Жишээлбэл бид нар нэг зүйлийг хийгээд гаршсан байхад би тэрийг ямар ч үедээ хийчих штэ. Бараг унтаа сууж байхад би
өчтөр нөгөө гэрэлмаа маань хэлжсэн те. Унтаад би юмаа ойчдаг. Энэ өрөөсөө аль хэдийн гарт нь оюун бодол зүрх сэтгэл бүхий эдис нь түүнийг мэдрээд байгаа хгүй юу? Энэ зүйлийг мэдрээд байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ махан биеэрээ хамгийн түрүүлээд мэдрэх хэрэгтэй байдаг. Тэгвэл чи өнөөдөр эрүүл бие бүтээе гэж бодож л байгаа бол махан бие дээр ямар нэгэн зүйлийг хийгээд туршаад үйлдэл хийгээд нэг үрдэн гаргасан байх шаардлагатай байдаг гэсэн үг. Үүнийг бид нар нөгөө элэг цэсээ сэвэрлээд чиний дотроос ямар хор бохирдлууд гарч байна вэ гэдгийг хамгийн түрүүлээд мэдрэхээс эхэлдэг. Түүнийг мэдрэхгүйгээр миний цэсний хүүдий чулуутай юм аа. Би айцтай байгаад байна. Гэт цэвэрлэж чадахгүй байвал чамд дахиад нэг хаалтууд байгаад байгаа хгүй. Энергийн хувьд ч хаалт байна, өөрийнхөө ихтгэл үнэмшлийн хувьд ч хаалт байна, махан бидээр ч гэсэн хаалт байна. Энэ тархинд чинь тийм хүлээж авах сайн сайхныг хүлээж авах холбоос үүсээгүй байгааг шинж идэг. Саатал нь өрөөсөө л айдас болон эргэлзээ байгаа. За ингээд цөсөө ингээд хөөгөө туулгачих юм бол приступ өгөөд аль нэг суугийг ингээ бөглөөд би өөхөх үедээ гэж боддог гэсэн үг. Тэрнээс биш тэр хүн үйлдэл хийхэд элэг цөсөө сэвэрлэхэд болохгүй байгаа зүйл өрдөөсөө байхгүй. Хэн нэгэн тэр хүний гар хөлийг тушаад байгаа зүйл өрөөсөө байхгүй. Тэр хэрглэж байгаа бүтээгдэхүүн бодисууд нь олдохгүй ховрын зүйл өрдөөсөө биш. Хоёр алгаад эмийн санд байдаг зүйлсүүд. Тэгээд ч бүр хямдхан. Хэдий мянган төгрөг. Тэгээ бодтой. Тэгэхээр бид нар өөрсдийгөө хязгаарладаг, өөрсдийнхөө дайсан нь бид өөрөө болдог. Хорвоогийн сайн сайхныг хүлээж авахд бэлэн биш байгаагийн шалтгаан нь би өөрийн дайсан болоод байгаад байна. Хоёрдугаарт нь 3 дугаар хүрд маань хаагдсан байдаг гэсэн үг. 3 дугаар хүрд маань юу гэдэг лээ? Үндэс хүрд, наран сүлжээ хүрд, хувилгаан хүрд, наран сүлжээ хүрд. Наран сүлжээ. Шар энергитэй. Тэр өрөөсөө мөнгөний энергийг дууддаг гэсэн үг. Наран сүлжээ хүрдэн дээр юунууд ямар эд эрхтэнгүүд байрладаг вэ? Бодоод үзээрэй манайхаа. Илэг цэс нойр булчирхай байдаг үстэй. Тэ? Тэгэхээр илэг цэс нь өвддөхгүй, ходоод нь хямардахгүй, нойр булчирхай нь өрөвсдөхгүй хүн гэж байхгүй. Тэгвэл тэр эрхтэнгүүд өвдөж байгаа бол тэр эрхтэнгүүдийн энерги нь хаагдсан байгаад байна. Нэг бол сул байгаад байна. За үүнтэй холбоотой нөгөө орж ирэх мөнгөний энерги нь хаалттай байгааг л хэлдэг. Үнэн үү? Нойр булчирхай нь өвддөг хүмүүс 300 эдэн мянга штэ төлбөрнө гэхлээр хөөх ямар үнэтэй юм бэ гэж хэлдэг. Яг үнэндээ тэр 300 эдэн мянга бол тэр авж байгаа үн цэнийг бодвол мөнгө биш байхгүй юу? Үнгүй шахуу гэсэн үг. Тэгэхэд өөрийнхөө нойр булчирхай элэг цэсийг 300 мянган төгрөгөөр үнэлж чадахгүй байгааг хэлээд байна. Нэг талаар, нөгөө талаар үүний арталт саяны наран сүлжээ хүрд маань хаалттай учраас мөнгийг тэгж хардаг, үнийг тэгж хардаг гэсэн үг. Үнэтэй гэж хардаг. Бодоод үзээрэй. Энэ асуудал байна уу? Ямар нэгэн сургалт хөтөлбөрт орох гэхлээр үнэтэй санагдчихсэн үү? Хамгийн анх 20 онд би өөрийнхөө амьдралын асуудлыг энэ шалбагнаас гаръя гэж бодоод шийдвэр гаргахад миний орох гэжсэн хөтөлбөр 2 сая төгрөгийн үнэтэй байсан. Тэгэхэд би эргэлзэж байгаа байхгүй юу? Анхудаа сонсож байгаа байхгүй юу? Анхудаага би 3 сарын хөтөлбөрт 2 сая төгрөг төлөх гэж байна. Энэ миний анхны яг тэгж төлж исэн үнэ байхгүй юу? Тэгэхэд 7 хоног ботсон гэж боддоо. 7 хоног жингой ботсон. Яагаад би өөрийнхөө асуудлыг шийдэхийн тулд энэ мөнгө надад тийм чухал гэж юу? Хэрвээ энэ асуудлаа би шийдчих юм бол 2 сая байдугаа би мөнгийг олж чадна шүү дээ. Гэт өөрийгөө зоригжуулаад тэр мөнгийг 3 сарын
хөтөлбөрт өгөөд хувийн хөгжлийн тгээс сурч исэн. Гэтэ тэр амар байгаагүй надад тэр мөнгийг төлөх. Тэ амар байгаагүй. Тэгээд дараа нь ингээд суралцаад дараа сар нь дахиад 2 сая, дараа сар нь бүр нэмээд 5 сая, дараа нь ингээд 8 сая, дараа нь бүр 11 сая гээл 3 сарын хөтөлбөрийг тэгж аваад байгаа юм чинь. Тэгэхэд ямар ч асуудал байхгүй. Дараа нь миний нөгөө өвдөжсэн хотоод маань ирүүлжсэнийг анзаарч байгаа байхгүй юу? Надаас гарч байгаа мөнгө 10 сая би 3 сарын хөтөлбөрт сурахад төлж явахдаа юу ч болоогүй юм шиг 300 төгрөгийг өгж байгаа юм шиг чихэр авж байгаа юм шиг л төлөх тийм чадвартай болсон байгаа байгааг би өөрөө анзаарсан. Тэр хэмжээгээрээ надад тэр мөнгөний урсгал орж ирж байгаа байхгүй юу? Өмнө би тийм байгаагүй шүү дээ. 20 оноос өмнө. Би 860 мянган төгрөгийн салентай байсан. Үгүй 960 мянган төгрөгийн. Тэр маань өрөөсөө нэмэгдэж байгаагүй. 14 жил би нэг байгууллагад ажиллахдаа. Тэгээд би энэ чинээс яг энэ нойр булчирхай хотоод миний нойр булчирхайгаас өвддөг байсан. Би мөнгө гаргаж чаддаггүй байсан тухайн үедээ те өвдөж байгаа үедээ. Өмнө гэсэн үг шүү дээ. Ходоод бол байнга хямардаг байсан. Би мөнгийг өрөөсөө ингэж хямгадна гэж байнга л ингэж тас суурдаг байсан. Дараа нь би тэхээ болцсон. Тэхээ болсныхаа дараа мөнгө орж ирдэг болцсон. Тэгэхээр бид нарт хэрвээ ямар нэгэн зүйл гэхлээрээ одоо оюундаа хөрөнгө оруулах зүйлтэй шүү. Тэрнээс биш идэж уух, хоол хүнсэндээ биш, аял зугаалгандаа өрдөөсөө биш шүү. Оюундаа тархиндаа мэдлэгтэй хөрөнгө оруулахын тулд гэсэн. Зориулж чадчих нь. Чи хэдэн төгрөг хүртэл зориулж чадсан бэ гэдгийг дахиад нэг бодоодохоор энэ маш чухал асуулт шүү. Бид хоёр өөрийнхөө амьдралаараа туулсан зүйл энэ чи бодит байгаад байна. Түрүүн би ингээ машиндаа ирж исэн чинь нэг зүйл бодогдсон байхгүй юу? Би өөрийгөө байнга ингэж туршаад явж идэм биш үү? Туршилтын туулаа маань би өөрөө юм байна гэдгийг харж байгаа байхгүй юу? Би өөрөө юм байна. Юм болгон дээр өөрийгөө авчиад хийгээл тэнчэнээс өөрийгөө татаж аваад гаргасан бол энэ зүйл үйлчлэлт юм байна. Энэ зүйл нь биш юм байна гэдгийг байнга ингэж сордолж идэг. За итгэл үнэмшлээ өөрчлөх. Саяны буруу бид нарын одоо багаасаа үссэн маш олон итгэл үнэмшлүүд байдаг. Чамд ямар сөрөг буюу буруу итгэл үнэмшил байна вэ? Мөнгөтэй холбоотой шүү. Мөнгөтэй холбоотой. Одоо өнөөдрийн сэдэв маань баяжхын тулд, мөнгөний урсгалаа нээхийн тулд, мөнгө урсаж орж ирэх замд, чам руу орж ирэх замд ямар садаа байна вэ? Мөнгийг зовж ижил олдсон штэ гэдэг итгэл үнэмшил байна уу? Аль эсвэл мөнгө хэцүү орж ирдэг. Би байнга өдөр шөнөгүй те 7 хоног унтахгүй байж иж би мөнгө олдог гэдэг итгэл үнэмшил байна уу? Бодоод үзээрэй. Би болохоор байнга л хөдөлмөрлж ижил мөнгө орж ирдэг гэж боддог хүн байсан. Хэрвээ би нэг өдөр юу ч хийхгүй бол мөнгө ингээд зогсчих юм шиг санагддаг байсан. Чамд мөнгөтэй холбоотой ямар сөрөг итгэл үнэмшил байна вэ? Одоо комент хэсэгтээ манайхан хуваалцаарай. Бусад хүмүүс бас юу гэж бодож байна вэ? Нэг нэгнээсээ бид нар бас суралцж идэв штэ. Ганц үг өгүүлбэрээрч хамаагүй хуваалцаарай за. Хуваалцах тусам орж ирдэг шүү. Нөгөө яагаад бид нар ингэж хуваалцаарай гэж хэлдэг вэ гэхлээр ялгаа байхгүй. Энэ ч гэсэн бид нарын тэр орж ирэх замыг маань нээж идэг зүйлсүүд штэ. Нээж идэг. За баяртай байх. Бид нар инээдэг үү? Сэтгэлээсээ инээж чаддаг уу? Чаддаггүй юу? Баяртай байж чаддаг уу? Жинхэнэ үнэн голоос хүүхдүүд нэг тас гэтэл нэг гоё инээд нь штэ. Ёо тэ яг тэгж юу ч бодохгүйгээр нэг тийм цэлмэг тэнгэр шиг тийм нэг инээд чамд байна уу? Юу ч бодохгүйгээр
Хин нэг нь юу гэж энэ ямар чанга инээд юм бэ гэж бодохгүйгээр инээдэг зүйл байна уу? Хүүхдүүд яг нэг тэгж инээдэг те. Тэгж инээсэн хүүхдийн нэг дүр зургийг өөрөө нэг бодоотох одоо. За энэ зүйл байхгүй бол ялгаа байхгүй бид нарын зам хаалттай байдаг. Тэгвэл инээж сур гэсэн үг. Инээж сур. Юу ч бодохгүйгээр инээж сур. За сөрөг энерги засах. Сөрөг энерги засахын тулд дуртай зүйлийг хийн гэсэн үг. Дуртай зүйлийг хийн. Гэхдээ дуртай зүйлийг хийн гэдэг маань нэг талаар тэрийг байнга хийгээл сууж идэг зүйл өрдөөсөө биш. Аливаа нэгэн зүйл жанжин шугамтай голыг барина гэсэн үг. Хитрхээ туйлшрахгүй. Бид нар нэг зүйлийг хийхээр хитрхээ туйлширчдаг. Хитрхээ тэрэндээ бүр ач холбогдол өгөөд тэр нь бүр амь амьдрал нь юм шиг араас нь хүн атлаа гүйдэг. Тийм зүйл биш. Баланстай хийн. Дуртай зүйлийг хийхтэй хүртэл. За мөнгө татах тоогоо олж дотоод авьяасаа тордох. За энэ зүйлийг одоо хэдүүлээ хийн. Энэ дасгалыг хийн. Бүгдээрээ баал гинэ. Баал цасаа бэлдээрээ. Тэтэр болоо бэлдээрээ. Тоо бодох юм шүү. Тоо бодно. Одоо хэдүүлээ мөнгө татах тоогоо олно. Тэрнийхээ гарц гаргалгааг бит хоёр тайлж уншиж өгнө. Яг энийг. За бусад ихний ярьсан зүйлсүүдээ та хэд маань өөрснөө хийчдэг зүйлсүүд. Хийдэг зүйлсүүдээр бит хоёр ач холбогдол өгөхгүй одоо санал болгох зүйлсүүдээ бол өчигдөр хилцэн тийм ээ. За дараагийнх нь эрүүл бие баян тансаг амьдралаа өөртөө бий болгох манифест хийнэ гэд. Манифест гэдгийг одоо хүн болгон мэдэх бах те. За саяны аз жаргалтай, баяртай, инээд хөөр. Баяртай байх, баясгалтай байх. Хүүхд шиг цэлмэг дуу хоолойгоор инээх гэдэг зүйлийн сааталт бид нарын гормон гэдэг зүйл ажиллаж идэг. Дараа нэг сар гарахад өрөөсөө энэ гормон дотоод шүүрлийн булчирхайтай холбоотой гормоны үйл ажиллагаануудтай холбоотой одоо хичээл буюу бясалгал тэрнтэй холбоотой бид нарын одоо саяны бие сэтгэл оюун ухаан дээр юу өрнөдөг талаар мэдээллүүдийг өгж эхлэх байх гэж бодож байна. Тэгэхээр саяны баяр баясгалтай холбоотой гэх юм бол нөгөө бид нарт өрөөсөө гормон гэдэг зүйл ямар хэмжээтэй ялгарч байна вэ? Тэр ялгархад бид нар түүнд нөлөөлж чадж гин үү? Түүнийг дэмжиж чадж гин үү? Гэдэг маань саяны бидний жижиг үйлдэлүүдээс шалтгаалж идэг. Жижиг үйлдэлүүдээс шалтгаалж идэг. Нэг зүйлийг хий гэж хэлэхээрээ бид нар тоодохгүй, хүлээж авдаггүй. Өө тэгж байгаа бол болно үсттэй гэл хайчдаг те. Тэгэхээр үүний сааталд маш чухал тэр бүхэл бүтэн шинжлэх ухаан, онол, практик, үр дүн явж идэг. Тэгвэл энэ серотонин гэдэг даавар маань бид нарт хүчтэй сэтгэл зүйг өгдөг. Ямар нэгэн зүйл болоод сэтгэл санаагаар унахад босгож ирэх. Тэр сэтгэлийн хүч тэнхийг өгч идэг. Энэ серотонин гэдэг даавар. Хэрвээ энэ даавар унсан байх юм бол чи ямар ч хүчгүй, ямар ч тэнхэлгүй, ямар нэгэн сөрөг зүйлийг тавж гарах, өөрийгөө босгож чадах хүчгүй байгааг илэрхийлдэг. Серотонин хэвийн байснараа эерэг бодолтой байна, эрүүл биетэй байна, өөрийгөө хайрлах, өөртөө итгэх тэр зан чанарууд чинь чамд байна гэсэн үг. Харин окситоцин гэдэг даавар ялгарснараа би хайрлагдж байна. Аль эсвэл би хэн нэгнийг хайрлаж байна. Би хайр халамжийг хүртэж байна. Би эрүүл харилцаатай. Би бусдад хайрыг түгээж чадах чадвартай.
гэдгийн илэрхийлэл нь байдаг. За допамин гэдэг таавар болохоор амжилт бүтээл, алдар нэр, мөнгө санхүү, донтолт гэдэг зүйлсүүдийг бий болгож идэг допамин. Тэгэхээр яагаад нөгөө одоо допамин гэхлээрээ харт амих мансууруулах гэл нөгөө сөрөг талаас нь тийм байгаад байгааз харин эрэг тал нь юу байх вэ гэхлээр алдар нэр, амжилт, бүтээл, нэр хүнд гэдэг зүйлсүүд явж идэг. Тэгэхээр энэ хоёрын балансыг л ол гэдэг байгаа шалтгаан маань энэ даврыг тэнцвэртэй байлгахын тулд байгаа гэсэн. Тэнцвэртэй байлгана. Хэрвээ допаминыг өндөр тунгаар байлгах юм бол энэ нь донтолт болж хувирна. Ажлын донтолт гэж бас байдаг. Тэ ямар нэгэн чихэрний донтолт ч гэж байдаг. Ер нь бүх юмны донтолт байгаа. Яг үнэндээ бид нар нэг хичээлийг авдаг. Хичээлийг одоо ингээд 5 хоног суралцлаа гэж бодоход хүртэл энэ өнгөө 5 хоногийн хичээл ч гэсэн маш өндөр үн цэнтэй маш олон талыг хамруулсан хичээлийг битээр өгж байгаа. Тэгсэн мөртлөө энэ 5 хоногийн хичээлээс чи ганц зүйлийг ойлгоод амьдрал дээр чинь өөрчлөлт гарахгүй бол чи одоо сургалтын гэх юм уу, мэдлэгийн гэх юм уу донтолттой гэж ойлгоорой. Тийм донтолттой. Хичээл гэдэг зүйл яах гэж байгаа юм бэ? Саадлын шалтгаан нь чиний амьдралыг дээшлүүлэхийн тулд байдаг. Тэрнээс биш эго цуглуулад мэддэг гэдэг эготой болохын тулд өртөөсөө биш. Тэгэхээр энэ нь би тэрийг сурцсан гэдэг нөгөө донтолт маань нэмэгдээд допамин чинь эгоны допамин ихсэн байгааг хэлдэг. За, тэгвэл өөрийн бажиг философоо мэдхэд та бэлэн үү? Дахиад асууя. Одоо түрүүнээс хойш бодцсон байх тийм ээ. Дотгошоогоо өнгөйгээл бүр өстө нэрээ сайхан гэх чинь. За бэлэн үү? За бэлэн бичээрэй. За бэлэн болвол бэлэн гэд бичээд байгаарай. Тэр ерөнхий зарчмаа бүгдээрээ ойлгоо. Орчлон ертөнд биднэрт бүх юмыг өгсөн юм байна. Бид бол ерөөсөө бүх юмны эзэн юм байна. Тэгвэл энэ орчлон ертөнцөөс бүх юмаа авахын тулд бид нар ямар нэг тээвэрлэлт хийх хэрэгтэй болно да. Орчлон ертөнцийг чамтай холбох. Тэр тээвэрлэлтийн зам нь биднэрт гэмтэлтэй болцсон учраас бид нар өөрсдийгөө дутуу, ядуу, өвчтөй, зовлонтой, хань ижил, хайр сэтгэл, мөнгө төгрөг, эд баялаг бүх юмар дутаад байгаа гэж ингэж бодоод идэх юм байна. За тэгвэл ингэж бодоод байгаа маань өөрөө одоо тархинд ирж байгаа мэдрэлийн нейронуудаар дамжаад мэдээлэл болоод орчлон ертөнцид захиалга болж очиод идэм байна. Тэгэхээр бидний бодол дотор, бидний сэтгэл дотор, бидний нүүрэн дээр хэр их инээмсэглэл байна. Бидний сэтгэл дотор хэр их баян мэдрэмжүүд байна. Хэр их эерэг мэдрэмжүүд байна. Эерэг зөв бодлууд байна гэдгээс бидний тэр дотроос гарч ирж байгаа мэдээллүүд тархинд мэдрэлийн эс нейронуудаар дамжаад хүрхээр зэрэг тэндээсээ бидний оройн хүрд буюу оройн энергийн бөөгнөрл болсон энэ хүр дээр орчлон ертөнцтэй нэгдэж захиалга өгд юм байна. Тэгэхээр бидний бодол аль болох харанхуй, аль болох уруу дорой, өвчин зовлонгийн тухай хэрүүл хилцээ, ховжив, донтолт тийм ээ. Үзээ адалт, гомдол, гуниг энэ бүгдээр дүүрэн байх юм бол тэр бүгдийгээ яг амьдралдаа бид нар орчлон ертөнц рүү захиалаад байна гэсэн үг. Тэгэхээр би өөрөө захиалга өгж амьдрдаг юм биш үү? Чи өөрөө захиалга өгөөд зовлонгоо дуудаад штэ. Гэдгээ өнөөдөр хүлээн зөвшөөрнө. Тэгэд чи ямар их өгөгдөлтөд төрсөн юм бэ гэдэг баяжих тоогоо одоо бүгдээрээ бодно. Цаас харандаага бэлдсэн үү? Үзэг дэвтрээ бэлдсэн үү? Өөрийн төрсөн онсороо мэдхүү. Тийм ээ? За тэгэхээр
төрсөн он сар буюу нөгөө төрсөн өдрийн төөрөг, гарсан өдрийн гариг тэ од гаргисын ямар одны ямар гаригийн тэ хиддүгээр одоо градусын ямар нугалрал дээр ямар огтлолцол дээр тэ би төрсөн бэ гэдэг чинь өөрөө орчлын ертөнцийн биднэрт ирсэн өгөгдөл байхгүй юу. Тэгэхээр тэр өгөгдлүүдэд таньж мэдэхгүй явж гин гэдэг чинь чи өөрөө өөрийгөө танихгүй л явж гин гэсэн үг. Тэр бид нар яаж гин? Орчлын ертөнцөөс бүх юмны эзэн болж төрж ирчихсэн мөртлөө өнөөдөр яаж гин? Өчүүхэн жижиг будааны хэрвэлийг хийгээд өчүүхэн жижиг шоргоолжны амьдралаар амьдрах гэдэг. Тэгэхэд чи өөрөө тэр аяараа орчлон чи тэр аяараа баян бүх юм чамд байгаа. Энийг таних хэрэгтэй байна гэсэн. За, тоогоо бодцгоё. Тэгээ түрүүн бас би нэг юм хэлчихье. Манай ээж одоо 3 жилийн өмнө талигаач болсон баггүй юу? Тэгээ түрүүн өрөөсөө миний тархинд тиймэрхүү зүйлсүүд ингээ орж ирээд исэн. Тэс чи ээж болохоор намайг ажил хийгээд байгаа шүү дээ өвн амхандаа. Ажил хийгээл тэгээ ээж болохоор нөгөө манай охиныг дагуулаад гараал хоолнд ороод тэгээ мөнгөгүй гараал хоолнд орсныхаа дараа над руу залгадаг байхгүй. Битээр нэг 2 хуушир идээд салааттай идчихлээ мөнгөний нийчээрээ гэл тэр хүний одоо гуанзны ч юм уу кафений ч юм уу дугаарыг өгдөг байхгүй юу. Тэгээ гэртээ ирээд өдөр болгон нэг удаа тэг өдөр болгон тэгээд исэн байхгүй юу. Тэгэхээр би яах гэж та хоёр ингээ гэртээ хоол унд хийдэггүй гадар хоолоод итий. Би одоо маргааш төлөхгүй шүү гээл тэгсэн чинь намайг ингээ загинж байгаа юм. Чи мөнгөгүйгээ битгий ил. Хизээч амнаасаа мөнгөгүй гэж битгий амнаасаа гаргачих. Миний хоолны мөнгийг төл байхгүй гэж битгий ил гээл намайг тэг загинсан бохгүй юу. Тэгсэн чинь би тухайн үедээ юу гэж хэлчихвэ. Юу ч хэлээгүй. Тэгээд өрөөсөө байхгүй. Мөнгө байхгүй гэж хэлүүлэх дурггүй. Тэгээ би тэгж нэг загнуулж ийсэн. Тэр санаанд ороод яагаад ээж өрөөсөө тэрийг суралцаагүй мөртлөө тэрийг мэддэг байсан биш үү? Бид нарт хэлдэг байсан биш үү? 960 мянган төгрөгийг багчгсан байгаа гэж хэл. Өрөөсөө байхгүй. Мөнгө асуух юм бол байхгүй гэж битгий хэл болгоноо. За байлгая гэж хэлээрээ гэд надаа бүр зааж исэн санаанд ороод тэгэхээр бид нар өрөөсөө мөнгө байхгүй гэж битгий хэлж байгаараа гэж хэлмээр санагдаад байна. За эхлэе. Тагаа олъё. За яг нөгөө монголчууд амны бэлгээс аштын бэлгүүсгээ гэж. Тэгэхээр энэ амд бэлхэн амьдралд чинь тэрэл бэлхэнаа гэж. Тэгэхээр би баян гэж амандаа бэлхүүлцөх юм бол яг амьдралд баялаг бэлхдэг байх нэ. За тагаа бодё. За энэ чи жишээ дурдсан байгаа шүү манайхан. Өөрсдийнхөө одоо төрсөн онсаараа ингээ биччих. Хэдэн оны тэдэн сарын тэдэн төрсөн гэдгээ биччих. Тэгэнгүүтээ дахиад ширэлдээ дэлгэц нэг өөр юм гараад байна. Firefox гарч ирээд. Оо тийм үү. За тох. За одоо харагдсан баг тийм ээ. Яа. За яг энийхээ дагуу миний интернет муу байгаа мó хар дэлгэцэл харагдаад байна. Манайханд харагдчихэвэл чатан дээр бичээрэй. Харагдаж гин гэд бичээрэй. За би буулгаа дахиад гаргасан. За манайхан дэлгэц нь харагдаж гин үү? Харагдаж гин гэж байна. Сарайч таны дуу ингээд тасалтаад байгаа байхгүй юу? Тэгээ минийх юм уу, таних юм уу би олохгүй исэн. За харагдаж гин гэж байна. Болж гин.
Таны Тийм интернет байна. юм Миний интернет сулуу. тийм байна. За харагдчихвэл яг энийхээ дагуу төрсөн оноо хоорондоо нэмнэ. Тэгээ хоёр орондоо тоо гарвал хооронд нь дахиад нэмнэ. Жишээлбэл 1975 гэж жишээ тоо авсан байгаа. Хооронд нь нэмээд 23 гарсан. 23 гээд 2 тоо гарсан бол хооронд нь дахиад нэмнэ. За төрсөн сараа хിവэр навна. Төрсөн сар маань 11 сар төрсөн хүн байна, тийм ээ? Төрсөн сар нь тэгвэл 11 юм байна. За төрсөн өдөр хоёр орондоо тоо бол хооронд нь нэмнэ. За сая төрсөн өдөр нь 21 байсан. 21 2 тоо хоёр орондоо тоо учраас хооронд нь нэмээд 3. За тэгэхээр 5, 11, 3 гэдэг тоонуудаа хооронд нь нэмнэ. Тэгэхээр 19 гарч ийн энэ үн дээр. 19. За нийлбэр тоон 22-оос бага бол байгаагаар навна. Энэ 19 гэдэг маань байгаагаар нь байна. Яг энэ хിവэр навна. Хэрвээ 22-оос их бол хооронд нь нэмнэ. 23 гараад ирэх юм бол 2 дээр нэмэх нь 3 гээд 5 гээ гаргаж ирэх юм биш үү? За бүгдээрээ тоонуудаа гаргасан бол комент хэсэгтээ бүгд бичээрэй. Тэгээд эхнээс нь авахуулаад бичсэн хүмүүсийнхаа тайлбаруудыг нэг нэгээр нөгөөд явна. За эхнээс нь авахуулаад. За сарагч эхлээд ярьчих. Хамгийн их нь Samsung 8 гэж байна. 8-ын тоогоо. Манайхан Хамт 8-ын тоо байна гэсэн тий. Уншаад гой тайлбар хэлээд. 8-ын тоо. 8-ын тоо ерөнхийдөө бид нарт яг уу 8-ын тоо чи хязгааргүй илэрхийлдэг тийм үү? 8-ын тоо мөнгийг илэрхийлдэг гэж ярьдаг. Тэгэхээр зэрэг маш гайхалтай тоогоор өнөөдрийн хичээлийн эхний юу маань эхэлж байна. Яг хичээлийнхаа сэдвтэй яг уйлдсан гой тоо байна. Ингээд 8-ын тоо нэгдүгээрт оршихуйн үеийн үрийн хууль, шудраг байдал, тэнцвэртэй байдал, бидний өнгөрсөнд болсноос улбаалсан шалтгаан үр дагаврын хууль, жайгийг ойлгох, сахих явдал юм аа. Тэгэхээр 8-ын тоо гарсан хүмүүс өнгөрснөөс улбаалсан гэхээр зэрэг өнөөдөр чи жоохон дутуу гундуу сэтгэлтэй, жоохон дутуу гачуухан амьдралтай юм шиг санагдаад байгаа болвол тэ өнгөрснөөс улбаалсан үр шалтгаан дээр гэдэг юм уу? Өнгөрсөнд өнөөдөр чи 20 настай бол өмнөх 20 жилийн түүхэнд чинь сэтгэлийн шарах үүсгэсэн юу байна уу? Энэ бүгдээс ангижрах. Тэгэд яг уу үр дагаврын жайгийг ойлгох, сахих гэж байгаа. Тэгэхээр зэрэг чиний бидний амьдралд ерөөсөө бид нарыг хорлоё гэж ямар ч асуудал тохиолддоггүй. Бидний амьдралд тохиолдож байгаа зүйл бид нарыг дараагийн шатанд нь гаргах буюу бид нарыг хөгжүүлэх гэж тохиолддог. Тэрнийг бид нар муу, хорлогдсон одоо буруу орчуулга хийж хүлээж авснаасаа болоод ирээдүйн амьдралынхаа, эрүүл мэндийнхаа, эд баялагынхаа үд хаалгыг хааж яадаг байх нэ. Тэр хүний урд наснуудын үеийн үрийн тухай нас барсны дараах дахин төрөл ололт түүний хөгжлийн зам харгуйг мөн чанараар нь таньж ойлгох учиртай гэж. Тэгэхээр чиний өмнөх төрлүүд гэж байгаа. Өнөөдөр чи гэрэлмаа болвол, өнөөдөр чи саран туяа болвол, өнөөдөр чи одгомаа болвол, өнөөдөр чи одоо Эрдэнэбат, Эрдэнэбилэг хинч байсан гэсэн өмнө нь чи бас мянган жилийн турш бас хэн нэгэн байсан. Тэгэхээр өөрийнхөө төрөл ололтууд, өмнөх төрлүүд дээр
Хөгжлийн зам харгуй нь ямар байсан тал дээр мөн чанараар нь таньж ойлгохыг хичээж энэ тал дээр өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй гэсэн үг. Тэгснээрээ бод биеийн, үеийн үрийн, сэтгэл санааны төвшин, өвчин зовлонгийн үр үндсийг өнгөрснөөс судалж олох. Ингэснээрээ чи яах вэ? Өнгөрснөөс өөрийн өмнөх төрлүүд, өмнөх түүхээсээ судалж, олж, тэрнтэй харилцаж эхэлснээрээ чи яах вэ? Өнөөдрийнхээ асуудлуудыг шийдэх гарц гаргалгааг болж чиний энэ амьдрал дээрээ хийх ёстой зүйлийн чинь энерги урсгалдаа зөв орно гэсэн үг. Хаалга нь нээгдэнэ гэсэн үг. Ойлгомжтой юу? 8-ын тоотой Samsung. За, дараагийнх нь 10-ын тоо байна. 10-ын тоог хэл. Амьдралын урсгал явц болон үйл явдлыг урсгал бис дараагаар нь байлгаж өрнүүлж сурах учиртай. Урсгалыг сөрөг тутам хүндрэл бэрхшээл тулгардаг. Тэгэхээр яаж вэ? Энерги урсгалаа зөв дарааллаар нь байлгаж өрнүүлж сурна гэсэн үг. Тэгснээрээ зя байж гараа. За манайхаа энэ тоонууд нь ямар утга учиртай тоонууд гэхлээр бид нар энэ амьдрал дээр энэ дэлхий дээр ирээд ямар зүйл хийснээрээ, ямар зүйлийг гүйцээснээрээ энэ мөнгөний урсгал чинь нээгдэх вэ гэдэг тоо байхгүй юу? Мөнгөний урсгалаа нээхийн тулд би юу хийх юм бэ гэдэг утгатай гэсэн үг. Энэ амьдрал дээр. Тэ? За тэгэхээр 15 байсан тийм. Тэгэхээр урсгалыг сөрөг тусам хүндрэл бэрхшээл тулгардаг гэсэн тийм. Тэгэхээр аливаа нэгэн зүйлийг ингээд сөргөлзөөд идэх штэ. Үг даахгүй сөргөлзөөд идэг. Тэгвэл энэ өрөөсөө мөнгөний зам чинь хаагдана л гэсэн үг. Орж ирэх зам нь хаагдаад идэг. Сөргөлзөхгүй аль болох эвтэйгээр бид нар чинь хүн хэлээрээ мал хөлөөрөө гэдэг шиг яг ярилцах, ойлголцох замаараа тухайн асуудлыг шийдэхийг хэлж байгаа. Энд чи тайлбарлсан үгнүүд гүн гүнзгий утгатай байдаг учраас би тэр нөгөө нэмэлт тайлбар өгöd байгаа тийм учиртай байдаг шүү. Тэрнээс биш шууд уншаад өгөх юм бол энийг хүн ойлгоход жоохон хэцүү идэг. Төвхтэй идэг тийм ээ. За тэгэхээр зэрэг өнөөдөр чиний амьдралд жоохон юу дутагдаад тийм эрүүл мэнд дээр ч юм уу, амьдрал дээр ч юм уу, амжилтгүй ч юм шиг иймэрхүү мэдрэмжүүд төрөөд жоохон гондоо гутруухан байгаад байгаа болвол чи өөрөө яах вэ? Өөрийнхөө хувь заяатаа тэрсэлдээд яваад байдаг хүн байна гэж өөрийгөө ойлгоно гэсэн үг. Яг тэгвэл чиний энерги чинь зөв урсгалдаа байж иснээрээ сөргөлдөхгүйгээр хувь заяа төөрөгтэй нь өөрөө мэддэг гэж байгаа байхгүй юу? Өмнөний эрлийн замд сүнсний хөгжлийн шат дарааллаар урагшлах, чиглэх, зааж туслах хэрэгтэй байдаг гэж. Тэгэхээр зэрэг ерөөсөө өөртөө тэр нэг бусдыг шүүмжлээд байдаг, эргэлзээд байдаг. Тэ? Анхны төрж ирсэн мэдрэмж нь энэ ямар гоё хүн бэ? Эсвэл энэ ямар сайн хүн бэ гэж бодоод байж хахад явандаа 1-2 өгүүлбэрийн дараа ч юм уу. Эсвэл хин нэгэн хүнээс сонсцоход тэр чинь тийм гэсэн, энэ чинь ийм гэсэн гэдэг байдлаар яг хуу сөргөлдөөд анхны мэдрэмжээ танихгүй өөрөө өөртөө сөргөлдөөд яваад байвал нь чи энерги буруу урсгалд оруулаад байна. Амьдралаа шийдэх, аз жаргал, баян тансаг байдлаа чиглүүлэх замдаа өөрөө тэр бусад хүний үгийг сонсснороо эсвэл яг хуу анхны мэдрэмжээс дараа нь гарч ирсэн дүгнэлтүүдээр анхны мэдрэмжээс өөр дараа нь гарч ирсэн дүгнэлтүүдээрээ тэр замдаа юу тавиад байна гэсэн үг. Одоо чулуунууд тавиад өөртөө зовлогоо бүтээгээд яваад байдаг гэсэн үг. Тэгэхээр яаж гинэ вэ? Анхны мэдрэмжүүдээ сайн сонсоод сөргөлдөхгүй
зэмлэхгүй өөдөө сүргэлдэх яриад байгаа. Тэгээд яг хин нэгэн одоо дууч шуухай, хин нэгэн ямар нэгэн одоо хил хүргэгч, жишээлбэл өнөөдөр бит хоёр те баяжих философи гэдэг сэдвийн дор та нарт хил хүргэж байгаа дууч шуухай. Тэгэхэд жишээлбэл энэ нэг хоёр юм ингээл байнга л ярьж л идэгин, зүүн дээр л бийж л идэгин. Эсвэл юун дээр байдлын гэж байгаа юм шиг байвал чи нөгөө өөрийнхөө энергийн урсгал руу бит хоёрын одоо нөгөө дамжуулж байгаа юмнаас олж авч чадахгүй төөрөөд явна гэсэн үг. Нэг утга. Тэгэхээр 10-ын тоотой хүмүүс бүгдээрээ сонсороо заяа. Тэгээд энэ дууч ууханаас анхны төрсөн мэдрэмж нь те ямар гоё юм ярьж байна гэсэн болвол чи дуустал нь сонсоход, дуустал нь суралцахад эндээс чи зөв замаа олох боломжтой байгаа гэсэн үг. Тэгэхээр яг хуу сүргэлдэхгүй, шүүмжлэхгүй өөрийнхөө анхны мэдрэмжүүдийг тэгээд яг хуу чамд ирж байгаа дууч шууханууд буюу чамд мэдээлэл дамжуулж байгаа юмнуудаа зөв таньж тэр мэдээлэл дамжуулалт чинь яг хуу нүдэнд нь харагдах байдлаар, чихэнд чинь сонсогдох байдлаар зүгээр автобусанд явж байхад хааныг байшингийн үнцэг дээр харагдах тоон хэлбрээр ч юм уу, үгэн хэлбрээр ч юм уу, тэ үгүй болвол нь шуун нисээд өнгөрөхөд чамд бодогдож байгаа тэр одоо бодлын хэлбрээр чамд мэдээллүүд чи ирж энерги чинь урсгалаа олох боломжтой гэсэн үг. За дараагийнх нь 16. Хараалаар нь би бичээд авцсан. Тийм үү. За сүнс оюун санааны дотоод болон гадаад орд харш барих тийш хазайлгадаг өөрчлөлт ирчим. Дотоод болон гадаад. Тэгэхэр зэрэг чи 16-гийн тоотой болвол тэ сүнс оюун санааны хувьд дээрээс өгж байгаа эрчмийн хувьд дотоод руугаа өөрийгөө бүтээн, гадаад руугаа яг уу орчин тойрноо бүтээн. Өөр хүүхдүүд, хань ижил тэ гэр бүл, хамаатан садан, найз нөхөд тэр нэтгийг хэлчи сум дүүрэг Монгол тэгээд яг уу дэлхийн ертөнцид чи бүтээлээ түгээх тийм хүчин чадалтай гэсэн үг. Тэгэхээр чи өнөөдөр өөрийгөө голоод сууж байгаа болвол өнөөдөр өөртөө байж байгаа өгөгдлөө чамлаад байгаа болвол дотоод гадаад хоёрыгоо чи өөрөө дотроосоо дүүрээгүй болвол гадагшаа өгөх юм чамд байхгүй. Байнгын хоосон дутуу мэдрэмжтэй тэрнийгээ яг гүйцэх гэж элдв янзын байдлаар эсвэл бүр материаллык зүйл рүү шунсан. Одоо тэр ямар гоё пальтой вэ? Булган захтай юм байна. Эсвэл одоо тэр ямар гоё шүүп бэ? Өнгөн шаргал юм байна, цайвар юм байна. Би яг нөгөө энэ гутлнаас надад гоё таарч байна. Би өнгө бүрээс нь аван ч гэдэг юм уу, тэ? Энэ мэтэр одоо өөрийнхөө нөгөө дотоод хоосрлыг нөхөх гэж шунал тачаалд хидийдэж явах. Үгүй бол хүн хоол аяглаад байж хахад те ямар гоё амттай, ямар гоё хоол вэ, ямар гоё харагдаж байна вэ гэж бодохын оронд порц нь ямар жоох юм. Би энд чадах юм болов. Энэ хинч чадхааргүй юм аягалж ийн ч гэдэг юм. Ийм бодлууд өвөрлөөд байх юм бол тэр чинь яг уу чиний дотоод үлсгэлэн нөгөө сүнсний үлсгэлэн байгаагийн шинж учраас чиний дотоод дүүрээгүй болвол чи гадаад руугаа дамжуулж чадахгүй, дотоод гадаад хоёроо холбож хоёроо холбож айлнэ. Төвшинч тэр сэтгэлийн төвшинч тэр Таны юу гацаад байна? Гацчлаа. байна уу? Би одоо сонсож байна уу? Одоо болж байна. Одоо орчирч байна. Байна уу? Байна. Одоо болж байна уу? Одоо болж байна. Миний Оохоо, дахиад интернет энэ хавьд гацаад ах шиг байна. харин гацчлаа. Сүүлийн хэсэг нь. Одоо яаж вэ?
Одоо яаж ийн гэхлээр болж ийн. Байна уу? Болж ийн болж ийн. Болж ийн. Одоо яг болоод байна тий. Мгм. За 16-гийн тоо юм байна. Дараагийнх нь 22 байсан тийм үү? 22. М. За 22-ын та болохоор зэрэг ерөөсөө дээд эрхчлөөт сүнс оюун санааны эрчим учраас эрхчлөөтөө хүсэл тэмүүллээ чөлөөлж бүтээн туурвах болон сүнс оюун санаагаа нээх явдал гэж. Тэгэхээр ерөөсөө яг нь өөрөө өөрийгөө өөрөө угаасаа дээд эрчим. Тийм учраас эрх чөлөөгөө мэдэрч хинд ч юунд ч хязгаарлагдахгүйгээр айдас, тэ эргэлзээ, гомдол тийм юмнуудаар замаа хаахгүйгээр эрх чөлөөгөө мэдэрч бүтээж туйрвсан. Хин юугэд хилчих бол санаа зовнил, тэ ичих энэ бүх байдлуудаас ангижрах нь чиний сүнсийг чөлөөтөө бүтээж, чөлөөтөө баяжих тэр замд чинь. Чи хүнд туслалаа гэж бодоход, хүнд чи ажил хийж өглөө гэж бодоход санаа зовсон байдлаас ичснээс айснаас өөрөө өөртөө итгэлгүй байдлаас болоод хангалттай үнэ хэлж авч чадахгүй. Байгаа чинь чиний яах вэ? Баяжих зам саад болно гэсэн үг. Тэгэхээр өөрөө өөрийгөө эрх чөлөөтэй оршоосноор өөрөө өөрийнхөө бүтээлд өөрөө өөртөө үнэнч байснараа өөрөө өөрийнхөө хийсэнд сэтгэлдээ шингээгээд хийцэн болвол тэ шингээгээд хийцэн болвол хангалттай хэмжээнд авах ёстой юмаа хилээд аваад нэхээд явах нь чиний эрх чөлөөг улам цэнгэлж өгнө гэж. Ойлгомжтой юу? Ер нь бол 22-ын тоо чинь ерөөсөө хөөрн нисэх тэ дэлхий дээгүүр хөөрн нисэх орчлон ертөнцийг яг уу гийгүлэн баясгах газар буюу одоо аргын амьдрал дээр болохоор зэрэг баяр баясгалан аз жаргал эрх чөлөө аялагч хүмүүс байдаг. Тэ хил усыг маш сайн сурна, олон орны, олон хэлтэй хүмүүстэй найзлан нөхөрлөн. Тэгэхээр зэрэг яг уу чамд тийм чадвар байгаа гэдгээ мэдээд хэл сурхаас залхахгүйгээр юу гэдгийг те би чадахгүй гэдэг дээрээ биш би чадах өгөгдөл чамд байна гэдгээ таньж аваад чадахын төлөө чи үйлдэлүүдээ хийгээд өөрийгөө эрх чөлөөтэй шуушиг нисгээд эхлэх юм бол чи яг уу баяжих замаа нэнэл гэсэн үг. За 19 гэрэлтэх нарны эрчим одод тэнгэрдэх галын эрчим үн цэнийн мэдлэгийн үзэл санааны цогцыг бий болгодог төвн нь учраас олныг манлайлах гэгэрэл дурейлан дуудах олонд яах вэ мэдлэгийг түгээ хувь нэмрээ оруулах тэгснээрээ чи олон түмэнд яах вэ буян болж тэ тэр нь чи өөрөө олсон мөнгөө хүмүүст тарааж өгөх биш мэдлэг мэдээллийг хэрэгтэй зөв зүйлсийг хүргэж өгснөөрөө тэднээс чамд орж ирэх орлого тэднээс чамд өгөх баян сэтгэлийн талархал нь орчлон ертөнцид чиний энергитэй холбож хаалгыг нээж өгөх захиалга болж өгдөг гэсэн үг. Тэгэхээр чи яг уу олон нийттэй харилцдаг, олон нийт хүмүүстэй харилцаж байснараа чи энерги илүү их асна гэсэн үг. Хүмүүсэд ялангуяа сайн сайхныг зөв зүйлийг түгээн дэлгэрүүлснээрээ чи орчлон ертөнцтэйгөө баяжих энерги хаалгаа нээж ийн гэсэн үг. Тэгээд ирснээр магадгүй чи нэг маркетинг хийд юм уу? Магадгүй чи хүмүүст одоо зөв зүйлийг түгээн гэдэг нь одоо эрүүл болох зам юу гэдгийг эрүүл бие бүтээх нууц гэдэг групп дотор байдаг шүү гэд пост хийх нь яг уу дараа нь чамд тэр постыг чинь үзээд эрүүл биеэ бүтээх нууц группээс эрүүл мэндэ олж аваад явсан хүмүүсийн тоо дараа нь чамд баярлалаа талархлаа гэдэг үгээр ирнэ хизээ нэг өдөр хідэн хүнээс ч хамаагүй ирээд тэр баярлсан талархсан сэтгэл нь чиний энергийг
Тэр үг нь чиний энергийг орчлон ертөнцтэй холбож баяжих хаалгыг чинь нээж өгч байна гэсэн үг. Тэгэхээр яг хуу зөв зүйлүүдээ, зөв юмнуудаа түгээн дэлгэрүүлэх. Тэр нь юу? Өөрийнхөө юмыг тараагаад өг гэсэн үг биш. Тэ бэлэг бариад хүнлүү гүгээдэ гэсэн үг биш. Суралцаад илүү их баялгаа мэдэж юу яаж баяжуулж аваад тэгээд тэр баялгаа түгээнэл гэсэн үг. 19. За 18 дахь нь. 18-ын тоотой хүмүүс илүү их далдын, нууцын, тарины зан үйлийн эрчмийг дуудах, биелүүлэх орчлон ертөнцийн соронзон эрчимтэй холбоотой байдаг гэж. Тэгэхээр чиний мэдрэмж маш өндөр гэсэн үг. Далд ухамсрын чинь буюу чамд өгөгдөж байгаа мэдрэмжүүд чинь дандаа үнэн байдаг гэсэн үг. Заримдаа чи өөрөө эргэлздэг. Тэр хүн уцаар ярихгүй бахтаа гэд өглөө нь бодож ямжаагүй байж итэл бодонгууд өдөр нь тэр хүн чинь уцаар ярьдаг ч юм уу. Тийм ээ. Орчлон ертөнцийн соронзон орны энергитэй чи илүү их байж идэг учраас чи сүнслэг талаараа хүмүүстэй илүү их холбогдож хүмүүсийн одоо сүнсний мэдээллийг таних гэдэг юм уу? Сүнслэг талаараа илүү хөгжих юм бол өөрийгөө хөгжүүлэх юм бол өөрийгөө мэдрэмжтэй гэдэгтээ итгэж өөрийнхөө жинхэнэ мэдрэмжтэй дотоодтойгоо уулзаж чадах юм бол чиний сүнсний өгөгдөл орчлон ертөнцийг гэгэрүүлэх чадaltaй соронзон орны холболтыг үүсгэдэг гэсэн үг. Тэгэхээр манайхан өөрсдийнхөө тайлбарыг сонсоод чамд эргэлзээд явж идэг эсвэл чиний юмтай таарж байгаа тийм юм байвал нь чатан дээр бичээд яваад байгаарай. Чатан дээр бичээд яваад байгаарай. За 17 бүтээл туйрах чадварын бүтээл туйрлаар дамжуулан өөрийгөө нээх эрчим учраас авьяас чадвараас сэрэх нээх хөгжүүлэх нь чухал. Тэнгэр сансар хорвоогийн урсгалд эрчим ангаахын нээлттэй мэдрэмжтэй урлан бүтээх чадамжаа мэдэрч хөгжүүлэх зүүн ихтэй. Тэгэхээр яаж нү? Уран бүтээл хийх. Жишээлбэл чи юм ойдг юм уу, зураг зурдаг юм уу, хөгжим бичдэг юм уу, шүлэг бичдэг юм уу, ном бичдэг юм уу? Ямар нэг талаар мэдрэмжээ шингээсэн уран бүтээлийг түгээснээр хэрвээ чамд одоо лаа уралмаар санагдаад байдаг бол савн хиймээр санагдаад байдаг. Ямар нэгэн одоо бүтээлүүдийг хүмүүсийн одоо эмэг бүгд юу гэдгийг те ямар бүтээлийг хийх оймаар хадгамаар тийм мэдрэмжүүд төрөөд тэрнийг хиймээр байсан ч те нэг нэгтлэнгийн ажилдаа зууралдаа цаг болтохгүй байна гэдэг одоо нөгөө завгүй гэдэг бисатаа явж байгаа бол тэр үйл дээрээ заваа гаргаад мэдрэмжээ шингээгээд өгж байгаа нь чамайг орчлон ертөнцтэй холбож өгнө. Зүүн совингоор чинь тэр мэдрэмжээр чинь тэр уран бүтээлээр чинь дамжиж яг энэ орчлон ертөнцид аргын болоод бэлгийн өгөгдлийн чинь эрчмийг бусад хүмүүс чамаас хүртэж баярлаж талархаж чамд яг мөнгөө тэр үеийн чинь төлөө төлөхөд бэлэн байдаг учраас нэгтлэнгийн цалингаар амьдрсанд орвол бүтээлээ хийж амьдрсан нь чамд яг зүгээр нэгтлэн гэдгээ сая санаанд ороод ирсэн учраас л ярьж байгаа. Тэрнээс тэгээд чамайг нэгтлэн гэж хэлээгүй. Чи ямар ч ажил хийгээд энэ өгдлөөсөө төрцөө явж байгаа бол тэр бүтээх өгөгдөл рүүгээ бас зэрэгцүүлээд цагаа зориулах нь чиний баяжих код юм аа. За 21. За тэгэхээр хүн төрлөختний төлөө инкийг бүтээн байгуулах, сайн үйл хэргийг бүтээх учиртай итүүгэн ихийн нүмер нүүлэг байх ёстой хүн гэж байна. Тэгэхээр зэрэг хүн төрлөختний инкийг сахиулна гэхээр хон үйл байгаа байхгүй. Тэгэхээр энэ нь жижиглээд аваад үзэх юм бол чи найз нөхдийнхөө дунд эвлэрлийг үүсгэх тэ хүмүүсийн одоо дунд зуучлалыг үүсгэх хүмүүсийн энергиудыг холбож өгөх инк тайван одоо гэрээ хийдэг байдаг юм уу чи
юу байдаг юм уу? Одоо хоёр хүмүүсийн дунд, хоёр гүрний дунд, тэ хоёр хэлний дунд чи орчуулга хийж зөв холболтыг тайван найрамдалтай энхийг сахисан мөртлөө ашигтай хувилбаруудыг нь гаргаж аль алинд гурван биеинд ашигтай тийм хувилбарыг хийж чадах орчлын ертөнцийн сүнсний өгөгдөлтөй код тоочно гэсэн үг байна. Тэгэхээр яаж гинэ? Магадгүй чи хүүхдүүд чинь хоорондоо муудалцаад байвал эвлэрүүлдэг ээж, эвлэрүүлдэг аав, найзууд чинь муудалцаад, найз чи их нэртэйгээ муудалцсан бол тэд нарыг эвлэрүүлдэг. Тэгэхээр энэ эвлэрүүлдэг, энхийг сахиулдаг чиний энергийн өгөгдөл чинь яг уу чиний ажил амьдралд нөлөөлж чи одоо хоёр талыг холбосон гэрээ хийсэн. Тэгээд яг уу гурван талдаа ашигтай хоёр талын холбосон одоо жишээлбэл байраа зарах гэж байгаа хүнийг байраа зарах авах гэж байгаа хүнтэй холбож өгснөөрөө чи яг уу дунд нь өөрийгөө ашигтай байдалд байлгаж чаддаг ийм одоо гурвалсан ашигтай систем ийг бүтээсэн ямар санаа чамд төрж ийн тийм одоо ажил төрлөө хийх юм бол чамд ашигтай гэсэн үг. Мөнгөө олж юу яах ашигтай байж гинэ гэсэн үг. За дараагийн тоон хэд байгаа илээ? 27 17-г уншсан. 9. 9-ийн тоо. Сонсогж байгаа үстэй те? За тэгэхээр 9-ийн тоо нь болохоор зэрэг бэлэг, цэц бүх юмны бүхэллэг гүн гүнзгий эрчим. Өөртөө сэтгэл хангалуун байх, хүмүүсийн бие сэтгэлийг ангаахан эрчим. Үүгээр ангаахан эрчимд багтдаг. Тэгэхээр зэрэг үйлчилгээ үзүүлэх, эмчлэх, сэтгэл зүйж, эм зүйж, байраач тийм ээ. Домч, маарамб гэх мэтийн одоо чадвар чамд байгаа. Тэгээд тэр талаараа судлаад тэр талынхаа өгөгдлийг ашиглаад үйлдэлээ хийх юм бол үндсэндээ чи орчлын ертөнцийг ангаагч ин хэрэгтэй. Нэгдүгээр юм нь болохоор зэрэг өөрийгөө цэнэглэх гэж байна. Нэгдүгээр надаа одоо мэдлэг дутуу гэж бодоод байгаа бол мэдлэгээрээ дүүрч тэрнийгээ хүмүүст одоо ашиглаж барайч байж болно. Тэгвэл чи барай юу эрүүл мэндийн талын мэдлэг, эрүүл мэндийн талын мэдлэгийг түгээх, хүмүүсийн сэтгэлийг ангаах, хүмүүст одоо тайвшруулах тийм зөв юу гэдэг учраас чи одоогор мэрэгжил эзэмшээгүй бол хүнийг л эмчилдэг юм байна. Би бараг юу эмчийн мэрэгжилч эзэмшээгүй бол нэмж болмоор л эсэн гэд явж байгаа болвол яг асаргаа сувилгаан дээр хүртэл ажиллаад үзэхэд чиний тэр энергиээр дамжаад хүмүүс эдгэрэх тэрийгээр дамжиж чиний яг үйлчилгээ авсан хүмүүсээс орлогч нь орж ирж чи баяжих ийм боломжтой тоо гэсэн үг. Тэгэхээр ангаагч энерги. Дээрэс нь одоо бүхэл цогцоорно гэд үзэхэр зэрэг яг чи бүх юмыг бүтнээр нь хардаг, нарийн детальчилж харж чаддаггүй гэдэг юм уу? Детальчлах харах тэр юу нь чиний өөр нэг одоо нөхөр чинь ч байдаг юм уу? Хүүхдүүд чинь ч байдаг юм. Тэр талд байж ах хэвээр. Тэгэхээр зэрэг зарим үед өөрийнхөө детальчилж харж чадахгүй байж байгаагаасаа болоод хүмүүсийг дутуу үнэлээд энэ нэг тийм жижигхэн нарийн юм миний төвчээр өрөхгүй тийм балаа юм яриад идэгин гэд зүхтаах нь чамайг яг өөрийнхөө үйлийг бүтээхэд тэндээс олж авах мэдлэг эсвэл тэндээс олж авах мэдээлэл юмнаас чинь холдуулах гэдэг гэсэн үг. Тэгэхээр тийм детальчилж хардаг хамтрагч детальчилж хардаг үр хүүхэд хань ижил найз нөхөд байх юм бол тэднэртэйгээ харин яг нөгөө дутуу талаа нөхөөд зөв санаанууд гаргаж ирж амьдралаа баталгаажуулах гэдэг юм уу олох тийм боломжтой шүү. За 6-г уншлоо. 6 уншигдаггүй тийм үү? За 6 болохоор зэрэг хайр инэрлийн эрчим. Өөрийгөө хайрлан хүндлэх, эцэг эхээ, үр хүүхдээ хайрлах энергийн тухайд ахан дүүсээ хайрлах, гэр бүлийн хайр, гэрлэгчдийн хайр,
Энэхүү орчлон бүхэлдээ хайр юм а гэдгийг, хайрын үсвэр юм а гэдгийг тунхаглаж төрсөн. Ажил төрөлдөө, ойр орчиндөө, гоо сайхандаа бүгдэд хайрыг шингээж, хайрыг түгээж явдаг. Бүх юм хайр штэ гэд түгээж явдаг. Тийм одоо ажил төрөл хийх юм уу? Хайраа шингээж чи хэрвээ гоо сайханч бол, хэрвээ чи хумс засдаг бол те хийж байгаа ажилдаа чи хайраа шингээж хийж байгаа ажиллаараа дамжуулж өөрийн энэ орчлын ертөнцөөс өгөгдөж ирсэн хайраа түгэж өгснөөрөө чи одоо баяжих хаалгаа нийнэ. Тэгснээрээ чи орчлын ертөнцтэйгөө энергийн зөв урсгалаараа холбогдно гэсэн үг. Тэгэхээр хайр гэдэг. За дараагийн тоо маань 15 уншиж. 7 үлдчихлээ. 6-гийн өмнө байсан. Тийм үү. 7 чинь түрүү яриад байгаагүй юу? Агуу. Яриад тий. За 7. Зориг ялалт руу тэмүүлж, бусдыг манлайлж, нэгэн багт нэгтгэж араасаа дагуулах ёстой. Тэгэхээр зэрэг 7-гийн тоотой хүмүүс удирдагчид буюу манлайлагчид байдаг ахын. Тэгэхээр баг бүрдүүлэх, компани байгуулах, тэгээд яг хуу өөрийнхөө доор багаа бүрдүүлж, бусдыг манлайлж, урьдчилан чиглүүлж явж байгаа тийм ажил үйлс чинь чамаг яг хуу чиний орчлын ертөнцийн өгөгдөлтэй энерги чинь орчлын ертөнцөдөө чинь холбож өгч баяжих кодыг чинь хаалгыг чинь нээж өгч гинэ гэсэн үг. Тэгэхээр 7-гийн тоотой хүмүүс 7-гийн тоо чи одоо нөгөө хар ирэхээс юу гэдэг үлээ. Чингис хаан чинь 7-гийн тоотой шүү дээ, тэ. Тэгэхээр зэрэг эрч хүчтэй, бүтээдэг, цуцалтгүй, тууштай ингэж явж чаддаг. Тэгтээ чи зөв хүний доор гэдэг юм уу? Одоо чи багийг манлайлахгүйгээр баг дотор ажиллаад байвал чиний энерги чинь дарагдаад нөгөө даргын буруу удирдах байгаа гэдэг юм уу? Юу яаж байгаа юмнууд нь чиний энергийг дараад чи хитрхи дарагдаад байвал нь орчлон ертөнцтэйгээ холбож чадахгүй. Эсвэргээрээ чи манлайлаад би чадна, би тэгнэ, манайхаа тгий, тэ? Манайхаа ингэл болох юм байна гэдэг ийм манлайлах чадвараа ашиглаад одоо нөгөө юунууд нөлөөлөгчд гээд байж байгаа шүү дээ. Тэгэхээр чиний орчлон ертөнцид эсвэл энэ нийгэм дээр, энэ амьдрал дээр юугаар дамжуулж нөлөөлмөр байгаа юм? Чи хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо хүргмээр байгаа мó? Чи хөрөнгө оруулалтын тал дээр одоо өөрийнхөө үеийн хүмүүсийг, хүүхдүүдийг ойлгуулж, ухааруулж баяжуулж манлайлмаар байгаа мó? Эсвэл чи яг уу одоо уран бүтээл дээр нэгдэж манлайлмаар байгаа мó? Эсвэл чи хүүхдүүдээ хайрлая. Эсвэл чи яг уу эцэг эхээ хайрлая гэдэг тийм од юу ч байдгийн чиний сэтгэлд юу багтж байна? Тэр багтаад байгаа чиний зүрх сэтгэл чинь юун дээр одоо эмзэглээд гэдэг юм уу? Юун дээр илүү их төвлөрөөд байж байгаагаа төрүүлж, илүү чиглүүлж, илүү манлайлж нийгэмд гарч ирэх туу хоолой чинь болох юм бол тэр чинь амжилттай болно гэсэн үг. За 7-гийн тоо 15-ыг ярьлуу. Одоо 15 яригдана. За 15 төрц явж шин. Төрөхгүй. 15, 13 байгаа тань. Ангааж, цэвэрлэж, засах шаардлагатай бүгдийн илэрлийн эрчим. Сэтгэлийн ууг, тэнхээний шалгалт, үзэл бодолдоо үнэн ч эсхийн сэтгэлийн зарчмын шалгуур. Үнэнг таних, зөвгнөх, өөрийн бодсон сансан үйл явдлын өрнөлөөр бусдад нөлөөлөх чадлын эрчим учраас бүгдийг зөв талаас нь өөртөө бий болгох нь чухлаа. Тэр сүнсний өгөгдөл мэдлэгээ таниж зүүн мэдрэмжээ илүү их хэлснээрээ бусдад нөлөөллөө үзүүлнэ гэж байна. Тэгэхээр өөрийнхөө сүнсний талын одоо сүнслэг
хөгжил гэдэг юм уу, сүнсний одоо сэрэл гэдэг тал дээр илүү ажиллах юм бол сүнснийхээ эрх чөлөөг мэдэрч тухайн мэдлэгийг шалгуур үгүйгээр хайрлах харилцааг байгаагаар нь хүлээж авч сурах ёстой. Тэгэхээр хин нэгнийг шалгаад ингэхгүйгээр яг бүх юмыг байгаа чигээр нь хүлээж авна гэдэг нь өөрөө чамд том шалгуур болох юм байна. Тэгэхээр чи хүмүүсийг байгаа чигээр нь хүлээж авч чадахгүй, тэр ч тийм энэ ч ийм тэгээд ч надад таалагдахгүй, тэгээд ч би хүсэхгүй байна гэд яваад байдаг болвол энэ нь чиний өөрийгөө сорж байгаа нөгөө сүнснийхаа өгөгдөл энергитэй тэмцэж байгаа тэмцэл болоод чи тэр амжилт руугаа орж чадахгүй, чи баялгаа бүтээж чадахгүй, чи баяжиж чадахгүй, сүүлдээ яг уу энэ сүнсний өгөгдлийн энергийнхаа боол болоод орчлон ертөнцтэйгөө тэмцэлцээр дуусна гэсэн үг. Тэгэхээр сүнсний өгөгдөл, сүнсний сэрэлт дээр илүү их одоо суралцаад бүгдийг байгаа чигээр нь хайрлаж, хүлээж авч өөрийнхөө энергийг дамжуулж сурснараа чи баялагын хаалгаа нээж, баялагын кодоо зөв ашиглаж баялгаа бүтээж чадах юм байна гэсэн үг. 17 яригдлаа. Яригдсан. Одоо 13. 13-ын тоо байгаа юу те? Бага. За. Их дэлхий дээрх дахин төрөх дарааллын үйл явцыг өгүүлтэн. Улирлын ээлж дарааны тухай орчлонгийн давтамж 13-тай холбоотой зохицолдог шин давтамжийн эхлэл хонглоор дамжин өвхөж, арилж, алга болж дахин цоо шинээр төрдөг бий болохын тухай хуучныг үгүй хийж оронд нь шинийг зохицлох эрчим. Гэхдээ хүүхдүүд одоо 13 нас хүрээд нөгөө хүүхэд эцэг эхийнхээ энергиэс тасраад том хүн боллоо гэж үздэг. Тэгэхээр 13-ыг нэг үе, нэг эрчмийн тоо гэж бид нар яг хүлээж авдаг. Тэгэхээр юм ерөөсөө ээлж дараатай. Хэрвээ үхэж байгаа бол энд төрж байгаа нь үнэн. Хэрвээ энд энерги унаж байгаа бол босгож чадах нь үнэн. Хэрвээ би ядуурж байгаа бол баяжих нь бас үнэн гэдэг энэ орчлон ертөнцийн эсрэг тесрэгийн өгөгдлийг зөв ойлгохгүй бол чиний зовлонгийн бул харж болно гэсэн. Тэгэхээр яаж чинь үгүй болж байгаа, алга болж байгаа, илэгдээд үсгийг хугараад ойчсон гутлынхаа араас харамсахгүйгээр яг шинэ гутал авах чадал надад байгаа. Шинэ гутал авах мөнгөө би олж чадна гэдэг ч юм уу. Эсвэл одоо аль хэзээний бурхан болцсон, эсвэл дөнгөж саяхан бурхан болж байгаа дээшээ дэвшиж байгаа хин нэгэн ойр дотны хүмүүсийнхээ араас харамсаж гуниглахгүйгээр өглийг нь хүлээн зөвшөөрснөөрөө өөрийнхөө сэтгэл буул харж болов үлдээхгүйгээр энэ хүн одоо дээшээ дэвшээд бурхан болооч гэж ярьдаг шүү дээ. Бурхан болоод явсан ч гэсэн энэний энерги нь надад үлдэж байгаа. Тэрний мэдрэмжийг нь би мэдэрч чадна гэдэг тэр орчлон ертөнцийн хуулийг өөртөө ойлгуулж өгснөөрөө чи яах вэ? Энэ орчлон ертөнцийн энергитэй нэгдэж чадна гэсэн үг. Тэгснээрээ чи зөв зүйлүүдээ олж хийж, зөв зүйлүүдээ мэдэрч яг уу ямар нэгэн тэмцэлгүйгээр амьдрах л гэсэн үг. Орчлон ертөнцийн эргэлтийн хуулийг тэг хүн өгсөн бол төрдөг, тэ би өвдсөн бол эдгэрнэ, тэ энэ мэд орчлон ертөнцийн хуулиудыг мэдж, ухаарч, ойлгож ирснээрээ чиний амьдрал яг уу баяжиж ирэх нэ гэсэн үг. Одоо 12. 12. За тэгэхээр 12 чи 13-ын өмнөх байж байгаа. Тэгэхээр 13 насны дээр бүтэн нөгөө юу
цикл эргээд нэг нь эхэлж идэг бол 12 ч нь өөрөө яг уу тэр одоо сүнсний өөрчлөгдөхийн бэлтгэл хангагдчихэдэг гэсэн үг. Тэгэхээр яг уу оюун санаа, сүнсний өгөгдлийн үүрэг даалгавар зарим юмнууд өөрчлөгдөхэд бэлэн байх, өөрчлөлтийг хүлээн авах. Тэгээд яг олон хүнд үүний дараа тэнгэрлэг ундрагын илрэл болсон. Одоо нэг юм төгсөж байгаа болвол дараа нь ундраг ирнэ, дахиад шинээр эхэлнэ. Тэ? Онгод сахиусан тэнгэр гэж одоо яадаг юм. Тэ? Өвөг дээдсийн сүнснүүдийн бие гэдгийг харуулахын тулд жирийн өдөр тутмын материаллык амьдралд тэнгэрлэг хуулийг өөртөө оруулж байдаг. Заримдаа 12-ын тоотой хүмүүс те нөгөө Азийн тоонд итгэдэг ч юм уу автобус машиныхаа цонхоор хараад явж байхад 55 55 99 99 гэдэг одоо тоонууд чиний нүдэнд харагдахад чи яах вэ? Тэрийгээр өөртөө одоо шалгуур тавьж гэдэг юм уу? Азийн тоо ирлээ. Миний одоо хөөцөлдөх гэж байгаа ажил бүтэх юм байна. Эсвэл гэрээс гарахтаа юм уу? Эсвэл автобусанд суухдаа за миний ажил бүтгэхэр болвол надад Азийн дугаартай 99 дугаартай машиныг харуулаарай гэдэг ч юм уу. Тийм байдлын одоо өөрийгөө шинээр эрэл хийлсэн, шинээр бий болсон тэр зүүн совин өгөгдөл, амжилт, ололт, онгодынхаа хүчийг сэрэж явдаг хүмүүс гэсэн үг. Тэгэхээр өөрийнхөө тэр зүм бэлгийг дуудаж тэр сүнслэг оршихуй гэж байдаг гэдгийг таниж тэрнийхээ юугаар те үр удамдаа эцэг эхтэй гэр бүлтэй сайн сайхныг авчрахыг тэмүүлдэг. Тэгэд тэр нь яг гэхэр зэрэг чиний сүнсний өгөгдлөөр өөрийн чинь сүнсний өгөгдлөөрөө өөрийнхөө амьдралд дадал болгосон гэсэн үг. Тэгэхээр яг автобусанд ороод ажил хөөцөлдөхгөө л явж байхдаа миний ажил бүтгэхэр бол 99-99-ийг харуулаач гэл тэгэхэд чамд 99-99 харагдаж байх жишээний те. Эсвэл Азийн дугаар харуулаач гэл тэгэнгүүт 40 44 44 ч гэдэг юм уу те. Үгүй бол чиний утас руу 44 44 гэдэг одоо холбогдсон тоотой нөгөө ажилтаач холбоотой хүн дуудлага хийж орж ирдэг гэдэг юм уу те. Энэ мэтэрэ чи яг өөрийнхөө сүнсний өгөгдлөөрөө амжилтыг дуудаж орж ирдэг гэр бүл үр удамдаа чи энэ сүнснийхээ өгөгдлөөр яг болондоо бүтэндээ шин юм ирэндээ эдгэндээ сайн сайхан болондоо гэдэг яг ерөөлийг дандаа түгээж тэр ерөөлөөрөө засаж залруулж явах учиртай. Тэгээд чамд тэ ерөөл орж ирэхгүй дандаа муу юм бодогдоод байвал нөгөө сэтгэлийн хэр, бодлын хэр хитрхи их яг аргын амьдралдаа өөрөөсөө төөрчгсөн орчлон ертөнцийн энергиэс холдоод дарангуйлагдаад яваад байна гэсэн үг. Тэгэхээр яг өөрийнхөө энэ ерөөдөг чиний ерөөл өөрийн чинь энэ энерги сэргээд ирэх юм бол амнаас чинь чи зүгээр нөгөө ерөөлч цаашаа ерөөлч бол чиний хаач хүрэхгүйгээр тийм ерөөд зөвгөнж мэдэрдэг гэдэг юм уу? Зөвгөнж ерөөж тэгснээрээ чи яг тэр энергийг түгэж авдаг ийм хүн байна л гэсэн үг. За, өөр тоонууд байна уу? 5 4 20 5 4 20 5 5 5 5 зэ нөгөө агуу багш нар чинь 5-ын тоотой байдаг бах нэ заяа. Зааж сургууль хүмүүжүүлэх, оюун санааны нэр хүнд, шинжлэх ухааны ололт нээлт, улс орны шашин шүтлгийн гэр бүлийн хуулийг бий болгох, нийгэм дэх хоорондын харилцаа үйл ажиллагааг хамарсан ямар ч хууль цааз гаргах, мөрдүүлэхэд орших учиртай. Тэгэхээр яг чи хэрвээ улсын их хурлын гишүүн биш байсан ч гэсэн яг ямар нэг юмыг тийм байх ёстой, ийм байх ёстой, тэгж шинжлэх ухаанаар заасан гэдэг одоо юу ах вэ? Шинжлэх ухааныг илүү их түгээсэн, тийм хуульчилсан, ном дүрм ярьсан илүү их яг одоо шинжлэх ухааны бүтээлүүдийг судалгаа, шинжилгээ, доктор, магистрийн ажил хийх хэрэгтэй ч юм уу. Одоо
Жишээлбэл бүр би одоо сургууль төгсөөгүй штэ гэсэн би 5-ын тоотой байгаа. Тэ ямар ашиг. Би доктор профессор болох амжаагүй штэ. Тэг чи өнөөдөр өөрийнхөө амьдрал дээр те айгүй болвол те чиний төрсөн өдөр болоход судалгаа хийгээ сууж идэг. Тэ миний төрсөн өдөр болоход эхний өдөр миний найзуудаас тэр яг хаа мэдчилгээ дамжуулсан гэдэг тооцоо хийгээ сууж идэг. Тэгэнгүүт хоёр дахь өдөр нь болсон. Тэгэхэд миний төрсөн өдөр өнгөрөөд сар болж байхад миний хүлээгээд байсан. Миний над руу ярих ёстой эсвэл бичих ёстой тэр яг уу надад юу яагаагүй. Мэдчилгээ дамжуулаагүй. Ишэл одоо юу ч гэдэг. Намайг имлэгт эргэж ирээгүй ч гэдэг юм. Энэ мэтэр яг уу чи дандаа дүгнэлт дүн шинжилгээ хийгээд байж идэг. Тэгэхээр чиний хийж байгаа энэ дүгнэлт дүн шинжилгээ хийгээд тэр талаараа нэг ойлголт өгөх гээд хүмүүст тэрнийг яриад байгаа. Сурсан юмаа хүмүүст зааж түгээх замаар чи орчлон ертөнцийн энергитэй холбогдно гэсэн үг. Орчлон ертөнцийн. Тэгэхээр зэрэг чи багш байх боломжтой. Багш биш болвол яах вэ? Чи ойдог бол ойдлынхоо тэ зурдаг бол зургийнхаа эсвэл чи яах вэ? Йога хийдэг бол йога, бясалгал хийдэг бол бясалгалаа. Юу гэдгийг чиний сурсан мэдснийг сурахыг хүсэж байгаа, чиний мэддэг чаддгийг сурахыг хүсэж байгаа хүмүүст чи зааж сургаснараа орчлон ертөнцийн энергитэй холбогдно, баялгаа бүтээнэ. За, 5-ын дараа хэд вүлээ? 4. За 4-ийн тото. Улс их орны бүхэлд нь хамарсан эр хүний удирдахуйн, захирахуйн, мөнгө, цэцэглэлт, эд баялагийг хуримтлуулах, эдлэх хэрэглэхийн хууль байх учиртай энерги гинэ. Нийгэмд байр суурь эзэлж, нэр хүнд, алдар нэрээ эрхэмлэх, өөрийн ажил бизнесийг эрхлэх, хүмүүсийг удирдан манлайлах ёстой. Удмын хүч, удмын эрчмийн төвшөнд нь байж байх гол төлөөлөгчөө. Тэгэхээр зэрэг ерөнхийдөө бас нөгөө манлайлагчд. Улс их орныхоо төлөө одоо нөгөө их орончид улс их орны одоо эдийн засаг муудаад байна. Улс их оронд хүүхдүүдийн хүмүүжил муудаад байна. Их хүүхдэд өгж байгаа хайр халамж муудаад байна. Гэх мэтээр яг уу. Чи бас л манлайлан дуурах ёстой тоо энерги байгаад байна. Тэгэхээр өөрийнхөө ажиллаж байгаа салбар дээр улс их оронд хэрэгтэй гэсэн чиний сэтгэлийг бодлыг эзэмдээд явж идэг тэр бодол дээрээ яг уу манлайлалаа үзүүлж өөрөө өөрийгөө тунхаглаж илүү их одоо контент бүтээдэг ч юм уу эсвэл бүтээл тойрвол ном юу гэдгийг тийм юмнуудаа бичих үгүй ядаж л яг уу клуб найз нөхдийнхөө дунд нэг хүнийг ч гэсэн ойлгуулах гад хичээгээд ингээд явж байгаа тэр байдал чинь чамааг орчлон ертөнцийн энергитэй холбоно гэж байна. Тэр нүтгийг хэл яг уу. Тэр нүтгийг хэл одоо гэр бүл удам дотроо чи яг уу манлайлах засах тийм үүрэгтэй. Тэгэхээр эхлээд яг уу гэр бүл удмаасаа эхлээд дараа нь яг уу баг сум аймаг хорон юу илээ. Тэгэд одоо Монгол улс тэгэд дээрэс нь дэлхий гэх мэтэр яг уу чиний энерги чинь томрох тусам энергит нь орчлон ертөнцөөс илүү их цэнэглэгдэх тусам дэлхий рүү буюу одоо дэлхий дахинд орчлон ертөнцид ээлтэй тэр манлайллыг бүтээх чадвартай болно л гэсэн үг. Өнөөдөр чам тийм байхгүй санагдаж байж болно. Тэгвэл орчлон ертөнцийн энергитэйг нэгдээд ирэхээр орчлон ертөнцийн нэг хэсэг юм чинь бид нарын бүх тоон дээр ялгаа ахгүй. Тэгвэл тэр холбогдох замууд нь юу хийж яах вэ гэдгээсээ л шалтгаалаад өөр байгаад байгаа болохоос биш бүгдээрээ орчлон ертөнцийн нэг бэлэгдэх эрхтэй байна. Тэр бэлэгдэх арга зам маань яг уу энэ тоогоороо дамжуулаад хаалгаа зөв нээх өөрөө өөртөө итгэх орчлон ертөнцид итгэх орчлон ертөнц буюу од гаргсын тохиолынхоо
энэ эртийг хүлээж авчаалгаа нээхээс л эхэлнэ. За, өөр тооч нь үлдсэн байгаа даа лөө тий. 20. Мгм. 20. За, 20 болохоор эцгийн болон эхийн талын үеийн үрээс өөрт ноогдсон хийг аваас төлөх, удмынхны хоорондын харилцааг сайжруулах, удмынхны сүнс болон оюун санааны хуримтлуулснаас суралцсан орчлонгийн За тэгэхээр мэдлэгээс царайгч гацчлаа. Так болчлаа. абе Одоо болж байна. Одоо яриад үзтээ. Байна уу? Гараа явцсан уу? За. Гараа явцсан уу? гарч явчаад ороод ирлээ. Оо за, удаага. Одоо яаж байна? Одоо Одоо болж. байна уу? Аха. Энэ нэг лагер дээр байгаа даа болохоор зэрэг л интернет маань ингээд шалгуур үзүүлэлт байна. Тэгсэн ч гэсэн өстө дээрээ хурдан л өччих гээд л үзээд байгаа шүү. За одоо 20 тоотой. 20 тоотой хүмүүс болохоор зэрэг юу яадаг гинэ? Эцгийн болон эхийн талаас өгөгдөж ирсэн үеийн үрийг үүрлцэх. Тэ. Өөрийнхөө хэмжээнд буюу өөртөө ноогдсон хэсгийг нь үүрлцэх хэрэгтэй гинэ. Тэгэхээр ямар нэгэн зовлон, ямар нэгэн хэцүү хүнд бэрхшээлүүд тохиолдоод байгаа юм шиг санагдаад байвал тэрнтэй тэмцэхгүйгээр үүрж барж дуусгах нь чиний үүрэг юм байна. Чи тэрнийг үүрж барж дуусгаад явж явах явцдаа орчлон ертөнцийн энергийн тэрийг яллах, тэрнтэй холбогдох хуйлуудын зарчмыг өөрөө ойлгоод авна. Тэгэд тэр зарчмыг ойлгоод авснараа чи яах вэ? Нөгөө удмынхаа энергийг, удмынхаа нүглийг засах тийм талантай гэж юм. Тэгэхээр зэрэг орчлын ертөнц юм байдаг юм дөө, зовлон гэж юм байдаг юм дөө, ийм зовлон ингээд ирдэг юм дөө. Тэгээ энийг ийм замаар туулдаг юм дөө гэдгийг яах вэ? Чи өөрөө туулж явснараа удмынхаа нүглийг засах. Одоо яах вэ? Эцэг эхээс чинь чамд өвлөгдөөд ирсэн нүглийн төлөөс байгаа болвол нь өөр төлбөр хин нэгэн хүнд төлөх ёстой бол тэрнийгээ төлнө, тийм ээ. Хин нэгэн хүнд буюу хийх ёстой бол өгнө, тий. Хин нэгэн туслах ёстой бол туслана гэх мэтээр би яхаараа дандаа ингэж явах ёстой юм. Би яхаараа гэдэг өгөгдөлгүйгээр яах вэ? Одоо тэмцэлгүйгээр өгөөд явж явах замдаа чи өөрөө суралцаж орчлон ертөнцийнхээ энергитэй холбогдно гинэ. Тэгээд яг орчлонгийн мэдээллийн сангаас мэрэгэн цэцэн мэдлэгээс өөрийнхөө чадамжаар эзэмшиж тэр чадамжуудаа эзэмшээд явж хахад чиний дээшээ 9 уяг буюу чамаас урагшаага өмнө нь төрөөд бурхан болоод дахиад төрөөд бурхан болоод ингээд явчихсан 9 үеийнхаа эрдэм чадлыг чи өөрөө нээж чадна гинэ. 9 үеийнхээ эрдэм чадлыг нээснээрээ өөрийнхөө дараг 9 үеийг зас хийж чадна гинэ. Гайхалтай юм байна. Тэгэхээр яг зовлон гэж юу яхахгүйгээр нөгөө байгаа юм бол үүрхэн л үнэн гэдэг шиг зовлон байгаа бол зовлонгийн шалтгаан нь үнэн, зовлонг туулах нь үнэн, зовлон туулах арга зам нь байдаг нь үнэн гэдэг чинь энэ ахгүй. Тэгэхээр яаж вэ? Энийг туулж явахдаа чи чамайг туулахад тэр үеийн үрийг давалцахад чинь чиний өмнөх 9 үеийн удмын чинь мэдлэг мэдээлэл нь чамд туслана чи тэднийг нээж эзэмшнэ гэсэн үг.
Тэгснээрээ чи өөрийн дараах 9 үе заснаа гэхээр зэрэг гайхалтай байна. За. Тэгэхээр бүх тоонууд өөр өөрийнхөө гайхалтай. 11. Одоо 11 энэ үлд. гуравтэр зүүмдээ орж ирсэн хүмүүсийг 11-ээр ингээд дуусч байгаа. Үлдсэн 4 тоо үлдсэн тэрийг ярихгүй. Тэгэл болоо. За 11. Дотоод нөөц болзоо сэтгэл татам байдал, тэмүүлэлт, онгодын эрчим, сэтгэл хөдлөлийн ориглон тэмүүлэл, идэвхтэй хөдөлгөөний эрчмийн улмаас эцэг эхийн удмын хүчирхэг байдлыг сэргээх, бэхжүүлэх, удамдаа ерөөл хишиг хүртэх учиртай. Байгалийн цаг агаарын хүчийг шингээсэн эрчим учраас урам зоригоор дүүрэн байж бусдыг араасаа дагуулж байх ёстой. Тэр зэрэг чи ерөнхийдөө удмаа засах. Тэгээд яг нь өөртөө байгаа нөөц болцоогоо байгалийн энергитэй хослуулснараа өөртөө байгаа нөөц болцоогоо байгалийн энергитэйгээ хослуулснараа чи яг нь удмаа засах үүрэг даалгавартай гэдэг юм уу? Удмаа засах тийм энергийн кодтой хүн бахнэ. Тэгэхээр байгальтайгаа аль болох ойрхон байх. Байгалаа сүтгэхгүй, байгалаа тижээх, байгалаа тэтгэх, тэ одоо хогоо түүх, хог хаяхгүй байх, ус гол мөрөн юу гэдгийг те байгальтай холбоотой бүхнээ чи тижээж байгальд ойр өдөр одоо 7 хоногт 1-2 удаа ой модонд хад чулуунд салхи савирт алхаснараа явах уу чиний энерги тэтгэгдэж тэгснээрээ чи байгалаас эрчим хүчээ цэнэглэж байгалаас суралцаж байгаль чамд чиний энергийг тэтгэх тэр юунуудыг одоо боломж болцоонуудыг өгнө гэсэн үг. Тэр сэтлүүдийг чамд өгнө. Ухаарах сэтлийг өгнө. Нүдэнд чинь өнөөдөр хөлд чинь харагдаж байгаа шоргоолж, нүдэнд чинь нисэж байгаа ялаа, нүдэнд чинь нисэж үзэгдэж байгаа ялаа, тийм ээ? Чиний гიშгэж байгаа өвс цэцэг ургамал энэ бүгдтэй харилцсан ярилцаж ойлголцох замаараа чи яг өөрийнхөө энергийг цэнэглэж орчлолын ертөнцид өгөгдөл хаалга тоноо нээж эхлэх нь тэгснэрээ чиний баялаг бүтэн тэгснэрээ чи яг удмаа засах хүчтэй юм байна гэж. За зүүн дээр өгөгдсөн тоонууд мэн дүрчүү. Тэгсэн. Уг нь Ануужингийн маань тоо 3 юм байна. Лайваараа үзэж байгаа. Дараа нь хэлнэ. Тэгээ үлдсэн 3 тоо үлдчихэж байгаа. Үгүй нийтдээ 4 тоо үлдчихэж байгаа. Тэгээ дараа нь хэлнэ. Ер нь манайхан ийм байгаа. Энэ тоонуудын тайлбар нь бол маш өргөн байдаг. Яг үнэндээ нэг тоон дээр бараг 1 цаг ярихаар зүйлсүүд байдаг шүү. Тэгээ царай эмч маань 2 хон өгүүлбэр, 3 хон өгүүлбэрийг жоохон дэлгэрүүлэх маягтай л ярьсан. Тийм ээ. Тэгэхээр тухайн хүнтэй нь ярилцчээж энэ зүйл ингэж одоо хүн болгоно өөр штэ. Саяны ярьсан жишээнүүд хүртэл цаанаас орж ирсэн жишээг л ярьж байгаа болохоос биш. Яг тухайн хүнтэй ярилцж байх хоорондоо гэх юм уу одоо юу гэдгийг те тэрийг илүү дэлгэрэнгүй ярьж ижил яг ан цав ингэж нөгөө бид нар пазл эвлүүлдэг шиг гарч ирдэг байгаа байхгүй юу. Тэгэхээр ерөнхийдөө саяны тайлбаруудыг дахиад одоо группээрээ эрүүл бие бүтээх нууц гэдэг группийнхаа гайдс хэсгийн хичээл 5 дээрээ энэ бичлэгийг тавьчихна. Дахиж сонсоод үг өгүүлбэр нь бүгд амьтай шүү. Бүгд энергитэй, бүгд эрчимтэй байгаа. Энэ үгийг өгүүлбэрийг битээр ярьж байгаа биш. Цаанаасаа ирсэн тэр одоо тоон зурхаагаараа ирсэн тэр зүйл байгаа байхгүй юу одоо амьтай зүйл гэсэн үг. Орчлон ертөнцөөс өнөөдөр яг одоо энэ цаг мөчид тэ надаар дамжуулж та нарт хүргэгдэх гэсэн үг өгүүлбэрүүд орж ирж байгаа гэсэн үг. Тэгэхээр өнөөдөр дараагийн өөр нэг уулзалтан дээр би энэ тоонуудыг тайлбарлаад өгье гэхэд өөр жишээнүүд, өөр үгнүүд ашиглагдаж орж ирнэ гэсэн үг. Тэгэхээр тэр дараагийн юм уу? Эсвэл өмнөх уулзалтан дээр ямар тайлбар хийснийгээ би мэдэхгүй. Ойлгосноо манайхаа. Тэгэхээр яг уу нийтд нь ерөнхийд нь ярьж байгаа болохоос биш
Чи яг тийм гэдэг байсан. Яг чиний тоо тийм юм бол ерөнхийдөө энэ дээр анхаараа л гэж байгаа болохоос биш. Ерөнхийдөө чи багш байж болох юм байна гэж байгаа болохоос биш. Чи багш биш байсан ч гэсэн яг уу ерөнхий энергийнхаа ямыг л ойлгоно уу гэхээс биш. Би багш биш юм чинь гэдг нь чи тооноосоо зугатах юм уу? Тэр тоо чамд хамааралгүй гэсэн үг биш шүү. Тэгээд яг уу хэрвээ хүсвэл манай хөтөлбөрт орж ирээд нэг нэгдээ яг чамд зориулагдсан тэр энергийн өгөгдлүүдийн мэдээллийг яг уу сонсоод явах боломжтой байдаг. Тэгэхээр манай хөтөлбөр одоо нэгд өдөр нэгдэх гэж байгаа. Нэгд өдөр нэгдэх гэж байгаа. Тэгэхээр хэрвээ тэ өөртөө хандсан зөв чиглүүлэг юмнуудыг аваад эрүүл мэндэ, эрүүл амьдралаа, эрүүл сэтгэлээ, эрүүл бодлоо ерөнхийдөө бүх баялаг амьдралаа бүтээе гэх юм бол одоо энэ пэйж хуудсынхаа чат руу мессеж бичээрэй. За сүүлийн слайд зүйлий. За энийг уншаадахаараа хорвоо ертөнц мөнхөд тэлнэ. Харин та дагаад тэлж байна уу? Бүх зүйл ингээд тэлж ийт юм байна. Өдөр болгон бидний эс болгоно үржиж, томорч, олширч, одоо өвс ногоо ургамал ургаж, шавж хорхоог хүртэл одоо амилж, нэг бол одоо ичээндээ орж гэдэг ч юм уу. Ямар нэгэн байдлаар тэлж ийдэг. Тэгвэл хүн гэдэг амьтан энэ дэлхий дээр бөөрөнхий дэлхий дээр байгаа 8 тэрбум хүн юугаараа тэр зүйлээрээ өөр байт юм бэ гэхлээр оюун санаа зүрх сэтгэлээрээ гэсэн. Тэрүүгээрээ бид нар тэлж чадж гин үү? Хин нэгнийг хайрлаж чадж гин үү? Өөрийнхөө оюун бодолтой одоо өөрийгөө хайрлсан тэр мэдлэг мэдээллийг авч чадж гин үү? Хин нэгнийг хүндэлж чадж гин үү? Энэ болгоно бид нарын тэлэлт байдаг. Тэрнээс биш өнөөдөр нэг машинтай байгаад маргааш 2 машинтай болсон. Өнөөдөр 2 өөрөө байртай байгаад маргааш 3 өөрөө байртай болсон гэдэг зүйл өрдөөсөө биш. Энэ зүйлийг ярихгүй байгаа. Тэр зүйл нь угаасаа бид өөрсдийнхөө тэр одоо юу гэдгийг тэр нэг энерги гэдэг байгаа, тэр нэг оршихуй гэдэг байгаа, тэр нэг одоо бид нарын тайлбарлахад тэр хэцүү зүйл рүүгээ анхаарлаа төвлөрүүлсэн. Өөрийгөө сонссон. Одоо эсээ гаргаад ирдээ. Эс чаана гэвэл хинч тэр эсийг гаргаж ирээд надад харуулж чадахгүй те. Тэр эсийнхаа төлөө ажиллаж гин үү гэдэг чинь чи тэлж байна уу гэдгийг асууж байгаа зүйл. Хэдэн мянган эс өдөр болгон үхэж мөхөж хэдэн мянган эс амьдарч амилж идэг. Тэрэндээ чи тусалж чадж гин үү? Хамжилтанд хүрсэн хүмүүр эргэжил байдал дээрдэн гэж хүлээхгүй тухайн тэр нөхцөлдөл ажиллаж эхэлсэн байт юм байна. Эдгар Уотсон Хау гэдэг хүн хэлсэн байна. Тэгэхээр бид нар байнга л за маргааш болъё. За нойр үрээд энэ маргааш болъё. Аль эсвэл дараагийн 7 хоногт энэ 7 хоногт би амжихгүй ерөөсөө ажилтаа гэж байгаа бол бид нар тэлдэхгүй, бид нар сэргэдэхгүй, бид нарын эс үхсэн хэвээрэл бийж идэг гэсэн. Тэгэхээр тэр байдалд ирдхийг хизээч хүлээхгүй гэсэн. Бид нар одоо үйлдэлээ хийнэ. Одоо өөрийгөө хайрлах гэвэл өөрийгөө хайрлана. Одоо ус уу гэвэл ус уuna. Одоо сур гэвэл суралцсан. Саяны тоонууд дээрээ чамд юу хэлээд байна вэ? Энэ чиний энэ дэлхий дээр 100 жил амьдрах насандаа хийж бүтээх үйл чинь байгаад байна. Үүгээр дамжуулаад тэр мөнгө баялаг гэдэг чинь чамд бонус болж ирэх ёстой байхгүй юу? Таны хэлсэн зүйлсүүдээ хийж бүтээхэд яг одооноос яг энэ цаг мөчөөс шийдвэр гаргаад үйл дээрээ гэж хэлмээр байна. За. Ингээд баярлаа.
За гайхалтай юу манайхан. Өнөөдрийн гайхалтай хичээл дээ шүү. Ирч хүчтэй орж ирэл. Ямар ч байсан нэг цаг 30 минутын дотор өстой юу л өглөө шүү дээ. Гоё яснаа. Та нарыг таарсан уу? Таарсан гэд бичээрэй. Хэрвээ таарсан болвол тий. Асуулт байвал бичээрэй. За, гараа өргөх хүн байвал нь нэг хүний асуултанд хариулъя. Нэг хүний асуултанд хариулъя. Асуулт асуух хүн байна уу? За, отгон магийн микийг нээлээ. За. За гахалтай хичээлээ бүр догтлон тэсэн ятан хүлээж үзлээ. Тэгээд 5 өдөр маш гахалтай мэдлэгийг ингэж өөртөө авч чадлаа. Тэгээд хоёр багштай маш их баярлалаа гэж хэлмээр энэ юуны төрөө. За тэгээд миний асуух бий болохоор зэрэг тооныхоо юг хараад тэгээд миний юм ер нь бол тохирч байна та ер нь одоо нөгөө ордороо ч гэсэн илүү нөгөө юм гүн одоо тийм далд сүнслэг гэж ер нь бол одоо ингээд сургалт янз бүрийн сургалтанд ингээд сууд юу яасан ч гэсэн ингээд ерөнхийдөө ингээд сүнслэг талаараа хөгжиж байгаа хүмүүстэй илүү ингээд нэгдээд байгаа юм шиг сүүлийн үед бол бас нэг тийм юу одоо өөрийгөө анзаараад байгаа. Тэгээ яг энэ нөгөө сүнслэг талаа бас яг олох гэхээр бас нэг өөртөө эргэлзээд байгаа юм уу? Яг энэ талаараа бас ингээд нөгөө нэг бас суралцгаад бас ингээд хичээгээд явж байгаа юм. Тэгээд нэг бол би айгүйх яарад байгаа юм болоо энэ одоо тэр сүнслэг дотоод далд хумсартайгаа ингэж нөгөө илүү хурдан ингэж уулзах гэж нэг үл яарад догтлоод байдаг юм болоо аль эсвэл би энийгээ ингэж олох гэж нэг үл төөрөлдөд яваад байгаа юм болоо гэсэн нэг юм асуудал байна л да. Энийг За яагаад байгаагаа чи төөрөлдөд байна гэж бодоод байгаа юм? одоо ингээд нөгөө нэг Яг бэрхшээл нь яг юу байгаад байгаа юм? бэрхшээл нь одоо яг нөгөө зөв сургалтаа олж сууж чадахгүй байгаа юм болоо гэсэн нэг тийм эргэлзээ байгаад байгаа байхгүй юу? Нэг юм хайгаал байгаад байгаа юм. За тэгэхээр зэрэг нь штэ. Чи тэр зөв юм олж чадахгүй болов уу? Инээ тэрэ гэж байгаа чинь чиний сэтгэлийн хэр, бодлын хэр. Чи хайгаад яваад байна гэдэг чинь сүнснийхаа эрэлт гэдэг юм уу? Сүнснийхаа сэрлийн замд гарцсан байна гэсэн үг байхгүй юу? Сэрлийн замд гарцсан. Сэрлийн замд гарцсан явж байхад чиний сонгосон болгон тухайн цаг үе дээрээ зөв. Тухайн цаг үе дээрээ үнэн. Тэгэхээр зэрэг чи буруу юм руу орчих үедээ гэдэг айдас буюу чиний дотоод чөтгөр. Тэ илүү юмд мөнгөө өрчих үедээ буруу юм руу орчих үедээ юу гэдгийг нэг тийм айдас яваад байна. Тэгэхээр чи яаж юм? Өөрийнхөө мэдрэмжтэйгээ сүнснийхаа нөгөө сэрлийн эрэлтээ явж байгаа замдаа чи яг уу айгаад яг олох гээд байгаа юмнасаа буцах гад ч юм уу ингээд байгаа нэг тийм дадигсал гэдэг юм уу тийм байгаад байгаа. За тэр чиний дотоод айдас чи өөрөө надад айдсаа олж таньж яг уу эдгэрүүлнэ. Айдас чинь нэг зүгээр бодол сэтгэлийн хэр байж болно. Тэгэхээр сүнсний сэрлийн замдаа угаасаа гарцсан байж хахад чамд дайралтж байгаа. Өнөөдөр зүгээр нэг лайв ч би хэлсэн шүү дээ. Нөгөө нэг дууч шуухаанууд гэдэг шиг чиний өмнө дайралтж байгаа болгоноос чи суралцах боломжтой, эрхтэй тэгжээж чи юу юм. Өнөөдөр чи хөлд чинь тэглээд бүдэрсэн чулууг хараагаад өшөглөөд явуулчихвал тийм үү? Тэндээс чи суралцах юмас буцаж чадахгүй өнгөрч чинь гэсэн үг. Тэгэхээр тэр чулуунд бүдэрсэн нь
тэндээс ямар нэгэн ухаарлыг чамд өгөх гэж байгаа. Мгм. Эсвэл бүдрэхэд өвдгөөрцөн хатгсан уу? Эсвэл бүдэрч гэн гэдэг нь чиний анхаарал төвлөрөл эсвэл урдгаа харж явахгүй байдал чинь муу байна. Анхаарал төвлөрөл чинь муу байна гэдгийг сануулгах гэсэн үг. Мгм. Их мэтэр чи Мгм. луунд бүдэрсэн ч гэсэн тэндээсээ ухаарлыг авах хэрэгтэй гэсэн үг. Мгм. Тэгэхээр чамд юу яж байгаа одоо буруу хүмүүсээ дагчих вэ? Буруу хичээл рүү орчих вэ? Мөнгөө өрчих вэ гэдэг чинь нөгөө сэтгэлийн хэр явагдаад байгаа. Чи хэрвээ өөртөө итгэдэг болвол зөв хүмүүс донд байна гэдгийг мэдрэмжээрээ таних мэдрэмжээрээ танаагүй орчихлоо гэдэг нь тэр хүмүүсийн буруу биш. Чиний буруу. Чи сонгож орсон байхгүй. Түүнээс биш чамаг яг уу чиний сонголтод хинч нөлөөлөөгүй. Нэгдүгээрт. Хоёрдугаарт чиний данснаас хинч мөнгийг чинь аваагүй. Чи өөрөө данснаасаа мөнгөө шилжүүлж байгаа. Тийм үү? Элдв сургалтанд одоо төлөөд орлоо гэж бодоход. Тэгэхээр энэ нь чи өөрийнхөө үйлдэлд итгэлтэй хариуцлагатай байхыг чамаас шаарддаг. Тэгэхээр айх биш, хариуцлагад сурна гэдэг юм тэр чамд нод өгөөд байна гэсэн үг. Ойлгосноо? Тэгэхээр зэрэг чиний тэр яарах сэтгэл чинь магадгүй чамайг дахиад жоохон алдаа гаргуулад сурах гад байж болно. Чи алдаа гаргах гад байна гэдгээ мэдрэх юм бол яг уу хариуцлагатай байхыг чамаас шаарддаг. Тэгэхээр хариуцлага өөрийнхөө хэлсэн үг, хийсэн үйлдэл, бодсон бодол энэ бүгдтэй хариуцлага үүрээд ирэхээр зэрэг чиний энерги чинь тэлээд бусдыг буруутгах, айх ичих гэдэг юмнаас чи ангижраад эхэлнэ. Зүг болж чадав? Зүг болж. Ойлголоо. За баярлалаа. За амжилт хүсье. Тэгэхээр дотоод айдастай хүмүүс те энэ юм оруулж алчаад ирлээ. Одоо ингээл тариг хуугаад эхэлнэ. Одоо тэгэнгүүтээ л мөнгөө төлгээл шаардаад эхэлнэ энэ төр гэл. Бүүн айдастай, бүүн хардалттай тэгээд сууж идэг. Тэгэхээр тэр хүмүүс бол яг өөрсөндөө л хэрэг нэмэл зузаалал байж байгаа гэсэн үг. Тэ. Бүтэн 5-5 өдөр тэ доод талд нь 2 цагаас бараг 2 цаг 30 минут 3 цаг шахуу энэ хичээлийг хийнэ гэдэг чинь энэ хичээлийг үн төлбөргүй өгнө гэдэг чинь өнөөдөр 5 өдөр та нараас нэг хүнч нэг ширхэгч мөнгө нэхээгүй тийм үү? Тэгээ бид нар цагаа зориулаад мэдлэгээ зориулаад тэгээд яг зүүн мөмөө худалдаж аваад интернетээ худалдаж аваад ингээд энийг хийж гин гэдэг чинь бид нарын яг нөгөө сүнсний өглөг явагдаад байгаа байхгүй. Тэгээ энийг сонсоод энийг аваад талархаад байж байгаа бүх хүмүүст маш их баярлалаа. Энийг сонсоод ухаарад байж байгаа хүмүүс бүгдэнд нь талархъя. Тэгэхээр манайхан бүгдээрээ талархалтай хандаж багш нар ямар мундаг юм бэ? Багш нартай баярлалаа. Гайхалтай багшаа таарчин талархаж гээд ингэж ийж чинь. Энэ бүгдээрээ бид нар яах вэ? Нөгөө орчлын ертөнцтэйгөө зөв замаараа зөв энергиээр зөв сэтгэлээрээ зөв үгээрээ холбогдож зовлонгоос ингэжирч байгаа нэг хэлбэрүүд. Ингээр яаж вэ? Ядаж энэ орчлын ертөнцийн хоёр хүнд итгэдэг болж гин гэсэн үг шүү дээ. Тийм биз дээ. За тэгээ бүгдэнд нь амжилт хүсье. 13-нд нээгдэх эрүүл бие бүтээй 90 хоногийн хөтөлбөрт нэгдэх шийдвэрээ гаргасан хүмүүс маань эрүүл бие бүтээх нууц гэдэг энэ пэйж хуудас руугаа чат бичээрэй. Тэгэд өчигдрийн танилцуулсан гүл сараа гэд 2 атаа байгаа шүү төгсгөлд нь gulsara.com гэд сайт байгаа. Сайт руугаа ороод мэдээллүүдээ уншаарай. Дахин уншаарай. Дахин сонсоорой. Тэгээд яг хариуцлагатай сонголт шийдвэрээ гаргаад
өөрийнхөө яг нөгөө сүнсний сэрлийг орчлын ертөнцтэйгөө энергиээр холбогдох замыг дардан шулуун байлгах сонголт шийдвэрүүдийг гаргавал тэр яг хамгийн сайн зөв шийдвэрээ гаргаж ийн гэсэн үг. Зөв сонголтоо хийж ийн гэсэн үг. За шийдвэр гаргахгүй болвол бид нар яаж чадахгүй шүү дээ. Чи сонголт шийдвэр гаргаж зөв зам руугаа алхахгүй бол чиний хөлөөр бид нар алхахгүй. Чиний бодлоор, чиний толгойгоор бид нар шийдвэр гаргаж алхам юу вэ? Сонголтыг хийхгүй. Тэгэхээр хүн болгон зөв сонголтоо хийх болтугай гэж өрөөгөөд тэгээд баяжих философи гэдэг хичээл мэн түүрчлээ штэ 5 өдөр. Гайхалтай байлаа. Үнэхээр илч энерги маань дүүрээд цэцэглээд та бүгдийг хараад хайраар дүүрээд үнэхээр гайхалтай байлаа. Тэгээд дахин үзэх юм бол үзхийг хүсэх юм бол эрүүл бие бүтээх нууц Ахаатан гэдэг группийнхаа гайдс хэсгээс ороод эхнээс нь дахин үзээрэй. Тэгээд сайт руугаа ороорой, сайтаа бүртгүүлээрэй. Тэгээд пэйж руугаа чат бичээрэй. Та бүхэн сонголтоо зөв хийн гэдэгт итгэлтэй байна. Тэгээд сонголтоо зөв хийх энерги нь дүүрэх болтугай гэж өргөөд өнөөдрийн уулзалтад хүрснийг мэдэгдэе. Дахин уулзтлаа баяртай.